Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Ингээд Cat Talk podcast-ийн 3 дахь эпизод инхүү эхэлж байна. Энэ удаагийн дугаараар монголчуудын нэг юм ялгарл байдаг шүү гэдгийг сүүлийн жилүүдэд үзүүлэхийг зорж байгаа. Монголын бүжгийн спортын хамгийн анхны олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн цөөн бүжигчдийн нэг Батагийн халиун. Чиглүүлэг болж байгаа хүмүүс гэ байсан байна гэдэг нь амар гоё санагдаж байна надад л. Гоё ингээд болж байгаа процессуудаа ярьж өөрөө бас ингээд амар тайван болмоор байгаа байхгүй. Тэр бол бүжиглэж дуулахын зэрэгцээ зориг хөдөлмөрөөрөө олон залуус дурам зориг өгч чадсан уран бүтээлч. Гэхдээ өнөөдөр бид тайзны гэрэлт бус түүний амжилтын цаадах жинхэнэ халиуныг тань мэдхийг зорьсон юм. Яагаад байгаа нь мэддэхгүй юм мэдрэмжүүд ингээ хүнд ирдэм бэ. Өөрийгөө өөрчлөхийг хүсдэг жиштэй. Ямар байдлаараа ер нь өөрчлөхийг хүсдэг гэсэн үг. Өмнө нь бол би ерөөсөө хаа ч хизээч ингэж ярьж байгаагүй. Сайн уу. За дахин мэдчилгэхтэй дата байна. За урилгыг маань хүлээж авсан. Гүнээ их талархаж баярлаа. Бас урилга явуулсанд баярлаа. Оо тун таатай. Яраа амар гоё болсон. За би ингээ хамгийн анх уулзж ирсэн сэтгэлээлхүү. Тэрэн дээр хоёулаа ч яг та намайг мэддэг болсон цаг нь болохоор одтой бүжиглэгийн шоу нэвтрүүлгээр мэдсэн шүү дээ. Гэхдээ би таныг тэрнээс өмнө мэддэг байсан гэж байна. Юу гэвэл нөгөө би яг нөгөө их сургууль сурж байхдаа таны шав одоо яг хамтлагт бүжиглэж байгаа нэг охин бүрнэ гэдэг охин маад. Тийм. Хоёр нэг курс хийсэн. Тэгээ яг бид 3 дахь курстэй байхдаа яг эртний хахаар бүжиг заалгуулад Монгол бүжигийн төрлөөр ер нь юм зөвлөгөө аваад бүрнээ өөрөө бэлдүүлжсэн. Гэхдээ танаа зааланд. Тэгээ яг нэг орой бид бэлтгэлээ хийжсэн чинь яг та хоёр орж ирээд би яг та хоёрыг анх тэгж харж ирсэн байхгүй. Тэгээ надаа хөөрхийг чи яг тохойд харж ирсэн байхгүй. Тэгээ би яг одтой бүжиглээ дээр харчаад ийм хүн байдгийм байх гэх ингээд тулж ингээ харилцажсэн тэр үеийн гэх юм уу те. Ер нь бол яг энэ таныг энэ подкастын зочноор ингээ урих шалтгаан ч гэсэндээ ер нь нэг юм наан санагдсан. Наан гэдэг нь ерөнхийдөө бол нэг юм дотоод хүн хамгийн таалагдсан тийм хүн байсан учраас өнөөдрийн одоо энэ ярилцлага өнөөдрийн хоёулын энэ ярилцлага одоо бит хоёрт амар гоё үеиг гамттай сонсож байгаа хүндээ ээлжтэй байх болтугай гэж хүсэж байна. Маш баярлалаа. За хамгийн сүүлд яг монголчууд одоо бидний мэдж байгаагаар болохоор Португал улсад болсон дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд маш өргөн бүрэлдэхүүнтэй 20 тамирчинтай одоо дасгалжуулаад хамгийн том одоо амжилтыг үзүүлсэн байгаа шүү дээ. За түүний одоо хамгийн тод үлдсэн зүйл юу вэ? За манай бүжгийн клуб Royal Dance гэдэг нэртэйгээр одоо 9 дахь жилдээ 8 дахь жилдээ үйл ажиллагаа ямар олон жил болсон тийм. Тэгээд одоо саяны Португал болсон дэлхийн аврах шалгаруулалт тэмцээнд явсан ихэнх охтууд ер нь бол бид хоёрын аварга анхны шавнар олон жил болсон. Олон жил бүжиглэж байгаа хүүхдүүд идэг. Тэгээд хамгийн гоё онцлог нь гэвэл дандаа охтууд. Тэгээ 2 дахь жилдээ одоо дэлхийд одоо solo choreographic formation гэдэг одоо төрөл дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн болж байгаа хгүй. Тэгээ бид хоёр ерөнхийдөө зориод за энэ жил ер нь хүүхдүүдээ авч явна шүү гэд. Тэгээд Монголд тэрнийх нь одоо эрхийнхэн тэмцээнүүд болдог. Тэгээд эрхээ одоо авахын тулд олон тэмцээнүүдэд орж оноогоо цуглуулсан байх хэрэгтэй байхгүй. Тэгээд ерөнхийдөө оноогоо цуглуулад эрхээ аваад тэгээ хүүхдүүд маань бүрэн бүрэлдэхүүнээрээ бас явах шийдвэрийг бас өгсөн. Тэгээд очиод амжилттай оролцоод ирсэн байгаа. Тэгээд анхны одоо дэлхийн аварга гэдэг одоо гоё алтер цуг мандуулаад ирсэн. Тэгээд анх удаага бас Монголын бүжгийн спорт холбоонд гоё амжилт нь гоё төрийн дуллаа тэнд ихшиглүүлээд ирсэн. Тэр бол бүр хамгийн мартагдахгүй гоё мөч байсан. Тэгээд бид хоёрт одоо тэр заад сургасан олон охтууд байгаа шүү дээ тий. Жижигэн байхасаа ирж бид хоёр тэр бүжийг сонирхоод бүжиг хичээлээгээд ирсэн хүүхдүүд маань ингээд өсч том болоод тэгээд тэр тэмцээнд ингээд хамтдаа ингээд бид хоёр ингээд аваа явж байгаа. Яг тэр мэдрэмж бол амар гоёсэн. Үнэхээр гоё. Тэр хүүхдүүдийг ингээд харангуут өөрсдөө ч бахарх чинь охтуудаараа ч бахархсан. Маш гоёсэн. Анх удаа та ийм охтуудаа олон улсын тэмцээнд авч явсан. Тийм. Дасгалжуулагчаар явсан шүү дээ. Тийм манай төхөр болохоор яг үндсэн дасгалжуулагч.
манай одоо клубын үүсгэн байгуулагч гэж явна. Тэгээд ерөнхийдөө нэг сая бэлтгэл сургуульд нэг отто бүжиглийг үеэр тавцсан байхгүй. Тэгээ би яг тийшээ нэг бас анхаарлаа бас жоох муу хандуулсан. Тэгээд манай нөхөр болохоор өөрөө яг тэр хүүхдүүдийн одоо бэлтгэл дасгалжуулалт, бүжиг тавилт, бүжиг дэглэлт, хувцсан дээр хүртэл өөрөө анхаарлаа хандуулсан. Тэгээ би болвол яг авч яваад тэгээд тэр одоо тэмцээн болох хүртэл нэг 4 хоног юм бэлтгэлийг бол тэнд очиад та шаргуу хийлгсэн. Тийм. Шүүгч нарын юм харах үнцэг гэж байдаг те. Тэр нь ер нь танд ямар санагддаг? Одоо олон жилийн турш дэлхийн аврагт одоо дэлхийн аврагын тэмцээнүүдэд ингээ явхаар шүүгч нарын өгж байгаа тэр харах үнцэг нь яг юун дээр илүү шүүдэг болж тийм үү? Тэр нь амар сонирхолтой санагдсан. Шүүгч нарын харах үнцгийг нь би яг сайн мэдэхгүй заяа. Яг яаж хардыг нь би сайн мэдэхгүй. Ямар ч тач латин бүжигч өөрөө ерөнхийдөө одоо нэг яг латин одоо цус гэх юм уу те латин хим маяг гэх юм уу яг тийм байгаа штэ. Бид нар болохоор сүүлийн жилүүдэд шүүгч нарын харах үнцгийг яаж өөрчлөх гэж үзэж байгаа вэ гэхээр бид нар одоо Монгол те Азууд ерөнхийдөө дэлхийн аваргын тэмцээнд бараг ордгоо. Хятадд болдог тэмцээнд хятад өөрөө ордог. Түүнээс Европт болдог дэлхийн аврагт хятадууд ирж оролцдог байхгүй. Тэгэхээр Азууд Европт болж байгаа тэр тэмцээнд ганцаархнаа Аз орн болдог. Тийм. Тэгжээж одоо дэлхийн авраг болоод шүү дээ тий. Аз, Европ тий орж иж. Тэгээд монголчууд нэг тийм үн цэнтэй нэг юм байдаг шүү. Монголчуудын нэг юм ялгарл байдаг шүү гэдгийг сүүлийн жилүүдэд үзүүлэхийг зорж байгаа. Одоо нэг мөнгөний медаль авдаг бүжиг чи мэдхөө. 4 element. Тийм, 4 element тийм. Power of 4 element гэдэг 4 элементийн хүч гэдэг нэрээр хийжсэн байхгүй. Тэрэн дээр нэг Монголын одоо яг юм хөөми нэг яриа жоох нэг юм одоо юуг мэрчэнтэй нэг юм гоё юм мэдрэмжийг төрүүлэх тийм ихний одоо юмыг өгч ийсэн. Тэгээд шүүгчнэр бол одоо нүдэнж гэх юм уу мэдрэмж нь бол өөр болсон байх гэж би ер нь боддог. Манай хамтлагийн гэсэн. Тэгээд ер нь бол энэ жилээс бас өшөө илүү яг юм түүх тал руугаа тий одоо үзүүлэе гэсэн зорилго бол байгаа. Түүнээс шил одоо бусад Европын орнуудын бүжиг бол яг л одоо үндсэн латин бүжиг ямар ах хэвээр яг тэр шигэл тавигддаг гэсэн үг. Тэгэхээр мөнтэй самтлаг Монгол улсаа төлөвлөж байгаа учраас ер нь яг Монголынхаа хэв маягийг бусад шүүгч нарын ингээд харах өнцгт нь ингээд нөлөөлнө гоё шинэлэг ингээд мэдрүүлнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь бол манай бас одоо тэглээч маань Нидерланд хүн байдаг хгүй. Тэгээ тэр маань өөрөө бас айгу одоо маш мэдлэгтэй. Тэгээд ер нь урлаг спорт тэгээд энэ бүжгийн спорт хоёрыг ингээд хослуулъя гэж ер нь амар зорддог. Тэгээд нэг монголчуудын яг нэг юм дотор байгаа нэг юм арай өөр юмыг ингээд олоод харсан бидний одоо нэг өөр нэг юм хүмүүсийг татах нэг юм байна та нарт гэдэг байхгүй. Тэгээд тэрнгээр яг бүжгийн спорттой ингэж холж гэж арай өөр төвшөнд аваачи гэсэн нэг тийм зорилготой. Тийм. Дасгалжуулагч гэсэн үг үү? Одоо манай бүжиг дэглээч. Бүжиг дэглээч. Хэдэн жил одоо хамтаа болъё? 22 оноос хойш. 22 оноос хойш. Тийм. Альва нэг амжилт ингээ үзүүлэхэд одоо яг бүжгийн спортын хувьд гэх юм бол нэгдүгээрт ингээ саяын таны хэлдэг шиг одоо шүүгчдийн харж байгаа тэр цензур стандартыг биелүүлэхийн тулд тэдгээр зүйлсүүдийг хангаж бэлдэх ёстой. Тэгэнгүүт одоо хайрцагаас гэсүүлээ техник сайн байх ч гэдэг юм уу тий. Тэгэнгүүт одоо сая та дасгалжуулагчаар ингээ явж үзсэн. Тэгээ дээрээс нь өсвөр насны за ингээ 20-од хамгийн дээд насны ингээ 20 настай хүмүүс байна гэсэн. Тэдгээр одоо шавнартайгаа ингээ харилцахад юун дээр одоо яг энэ амжилтыг үзүүлэхэд юун дээр илүү түлхүү ажилласан бэ? Одоо би бэлдэрийн хувьд одоо хөгжүүлэхээс гадна. Туршлага бол байхгүй явсан. Тэгээ очиод хүүхдүүдийнхаа яг юу мэдэрч байгааг амар мэдэрсэн. Одоо гэрээсээ хол байж үзээгүй, ээж аваас хол байж үзээгүй, анхны одоо хол том тэмцээн байгаа штэ. Хүүхдүүдтэйгээ яг яаж ажиллах уу, юу ярих уу гэдэг тал дээр амар юм бодож эхэлсэн. Тэгээ хүүхдүүд маань олон цагийн бэлтгэлийг дааж гин үү, яаж гин те бид ч нэ өөртөө төсөөлж байгаа штэ те. Бид тэр чинь олон жил ингээд нэг ачаалттай бэлтгэлийг аваад ингээд сурцсан өдөрт баг 10 цаг бэлтгэл хийхэд баг яахчгүй ч юм уу те яг тийм байдалд орсон. Тэгвэл тэр хүүхдүүдийг бид тэр өөртөө яг ингээд төсөөлөд ингээд эхний хэд өдөрүүд ингээд шаадсан байгаа байхгүй. Тэгээд яг 2-р 3-р эхлүүлээл хүүхдүүд маань ингээд нөлөөсөн цэлэг ирж байгаа байхгүй. Тэнгүүт гинт үгүй бид тэр чинь юу лээ те энэ хүүхдүүд чинь анхны жил ийм одоо бэлтгэлийг анх удаа үзэж байгаа. Тэгээл ингээд яг тойр зугаал
дээр ингээл юм ярьж эхэлсэн. Хамгийн нэгдүгээрт яг юуны төлөө яг өнөөдөр ирсэн бэ? Чи яг хаана байна вэ? Гэдэг яг мэдрэмжийг ингээд орчинд нь ингээд яг юм ингээд мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Тэгэхээр яг тэмцээний үеэр болохоор бүр илүү 100% тухайн зүйлээ ингээд боддог болтол нь тасгалжуулагч хувьд ингээд ажиллах нь амар чухал. Ер нь яг тулж ажилладаг хүмүүсийнхэн одоо тулгардаг сэтгэл зүйн асуудал ч гэдэг юм уу те тэрнтэй нь ер нь ингээ хэр ажилтдаг вэ та одоо ингээ өөртөө итгэдэг болох хэрэгтэй гэж байна шүү дээ тэгүүлэхийн тулд та юу гэдэг вэ анх одоо бүжгэнд орж ирэхдээ хүүхдүүд чинь маш олон өөр ингээд бодолтой орж ирнэ ирж байгаа зорилго нь яг олон гэхдээ одоо бүжгийн зааланд ороод тэрнээс гоё юм ташаал авах хэрэгтэй шүү дээ тий кайф авах хэрэгтэй тэгээд бас өөрийнх нь бас давуу талуудыг бас мэдрүүлэх хэрэгтэй өмнө нь бол шүүмжлүүдийг амар хэлэх гээд идэг байсан юм дөнгөж одоо бүжгээ зааж эхэлж байх та. Сүүлийн үед болохоор ингээд хүүхдүүдийг илүү сайн одоо чадахгүй байсан ч гэсэн чадж байгаа юм шиг одоо хэлэх юм бол тэр хүүхд чинь чадахгүй юм чадчихдаг байхгүй. Тэгэхээр нөх хүүхдүүдийг яг яаж илүү бүжгэнд илүү дуртай болгох тэр юу нь бас хөөрхөн урмаар өрөөд итгэдэг цааш явах сэтлийг нь бүр илүү өгтэй. Тийм. Мэрэгж байгаа хүүхдүүд төр бол жоохон өөр л дөө. Анхан шатны хүүхдүүд төр бол тэр хүүхдүүд чинь загнуулаа тавилж явах юм болохгүй шүү дээ. Тэ? Юугаач мэдгүй хүүхдүүд бүжгэлж чадахгүй одоо үндсэн хөдөлгөөнөө хийж чадахгүй хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болтол сурах хүртэл олон одоо өдрийг зарцуулна шүү дээ. Тэгэхээр тэр хүртэл нь сайн ингээд дэмжиж өгвөл хүүхдүүд аягүй сайн явна. Мэргэжлийн одоо нэг одоо дэлхийн аврагын бэлтгэл хийж байгаа ч юм уу те. Тэр дасгалжуулалт дээр бол илүү жоохон чанга байх ч юм уу. Тэгжиж одоо илүү явдаг ч юм уу. Тим тал дээр жоохон өөр. Тэр хийж байгаа зүйлийн зорилгоос хамаарат яаж дасгалжуулах вэ? Яаж харилцах нь шийдэгдэх юм бэ? Ер нь л жоохон юм хатуу байх нь илүү мэргэжлийн тал дээр илүү зүгээр. Гэтэ хатуудаа бүр тийм амир тэнэг хатуу бол бас биш шүү дээ тий. Уян хатан байх хэрэгтэй гэсэн үг. Тий. За одоо хоёлаа яг таныг одоо хүмүүс жишээлбэл яг одоо ингэ бүжигчин за ингэ дуучин тий. Одоо бүжиглэн шоуны 2021 оны ялагч. Тэгээ сая болохоор бас ингэ одоор орох байсан уу яасан гэж бүр хэлцүүлгүүд яваал тий. За ер нь бол ингэ хүмүүс таныг маш олон гаргасан амжилтууд эсвэл нөгөө dance chance гэдэг одоо челленжээр хүмүүс ингэ мэддэг ч юм уу те. За энэ ингээд хүмүүсийн мэддэг зүйлийг бүтээхийн тулд юу хийж ирсэн бэ гэдэг хэсэг рүүгээ хоёлаа шилжиж гэж бодож байна. Сая болохоор яг одоо сүүлийн үед болж байгаа тэр амжилтууд болон хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилдаг яг одоо сүүлийн үеийн таныг илүү их ярьлаа. Тэгтээ бас одоо хоёлаа deep diving илүү жоохон гүн оръё. За түүний тулд би одоо таны 3 зургийг угаалгасан байна. За та энэ зураг танилцаарай. Таны илгээсэн зураг байна. Таныг бас өөрөөрөө сонгосон байна тийм ээ. За тэгэхээр хоёлаа хамгийн ихэнд харагдаж байгаа нэг зургаас эхлэе гэж бодож байна. Энэ болохоор яг таны одоог илэрхийлэх зураг га сонгоорой гэдэг чийс яг одоог илэрхийлэх зураг бас байх тийм ээ. За тэгэхээр яг энэ дээр одоо ингээ харах юм бол нэг одтой бүжиглийн шоунд дээр яг дуучнаар оролцож байгаа үе байж тээ. Яг энэ үе танд яг яаж санагдчихсан? Оттой бүжиглэн шоуны 2 дахь одоо оролцох дээрээ одоо дуучнаар ингээд яг үзүүлбэр үзүүлэхэд танд яг яаж санагдчихсан? Бүжиглэх биш. Яг энэ үед. Ийм сонирн байсан амар тийм төсөөлөөгүй байсан юу байхгүй. Би одоо хизээш дуулна гэж бодоогүй л байсан шүү дээ тий. Артистаар ирнэ гэж тий. Одоо манай зочин артист талиун байла гээл тий. Амар тийм нэг юм дотор ингээд нэг аяа гоё байсан. Нэг юм төсөөлөөгүй байсан ингээд нэг гоё ингээд амжилт маань ингээд ирчгэж гэж бодсон. Тэрийг яг мэдэрсэн байх тий. Тэгээд оттой бүжиглэгийн тайз чинь өөрөө надад одоо ямар тайз билээ гэдэг нь амар чухал. Яг ингээд эргээд би яг энэ жил оттой бүжиглэгийн тайзан дээр бүжигчнэрээ ч ирлээ, дуушнараа ч ирлээ гэдг дээрээ яг ингээд өөрөөрөө ингээд аюу гоё бахархсан мэдрэмж төрсөн. Тэгээд бас мэдээж оттой бүжиглэгийн одоо тайзанда талархсан тийм гоё мэдрэмж байсан. Тэр угаасаа хөтлөгчийн гаргаж ирж байгаа зарлал нь хүртэл амар өөр болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ би бас ингэ бодохгүй юу. Яг яаж зарлах бол гэдэг. Юу гэж зарлах бол гэж бас бодсон. Тий. Айгу юу мэдрэмж төрт юм бэлээ. Тий. Танд одоо ингээд яг
бас хүн болгонд амар сонирн байсан баха. Тийм баг. Одоо нөгөө бүжиглдэг хүн ингээд гинт ингээд дуулаад тэгээд тэр дуулсан дуу нь өөрөө маш олон хүмүүст ингээд хүрээд хүмүүс өдөр тутамдаа сонсдог ингээд дуу болцсон тий. Тэнгүүд яг энэ хоёрын бас танд одоо мэдрэгдэх тэр мэдрэмж гэх юм уу? Бүжгээс авдаг танд өгдөг энэ хоёр хоёулаа юм өөр урсгалаар танд янз бүрийн одоо мэдрэмжүүдийг ялгаатай мэдрэмжүүд өгч байгаа байх. Дуунаас дуулж явахдаа авдаг тэр мэдрэмж, бүжиглж явахдаа авдаг тэр мэдрэмж хоёр юугаараа танд өөр ялгаатай санагддаг? Би бол нөгөө яг ингээд идэвхтэй бүжиглдэг байхдаа би бүр ингээд хизээч бүр ингээд цогсохгүй юм шиг мэдрэмж авдаг гэсэн байхгүй. Бүр ерөөсөө ингээд бүжигчин нэг юм хөдөлгөөнөөс хөдөлгөөний хооронд хүнийг ингээд нэг юм юу болгочдөг байхгүй. Нэг юм амтнаар ингээд төсөөлөлт ямар амтын юм мэдхгүй. Аим хурдтай ингээд гүдэг амтан төсөөлөл л та тий. Тэгдэг. Яг өөрийгөө харуулах тал дээр бол яг ижлэхэн заяа. За. Нэг нь болохоор би үнэхээр би чаддаг зүйлээрээ би өөрийгөө харуулж байгаа болохоор надад амар гоё. А дуулахтаа бол эхэндээ бол би амар айдаг гэсэн. Тайзан дээр гарах гэхээр угаасаа мэдээж амар юм сандран заяа өөр ингээл хамаг ингээл зүрхс ингээд бисэл ингээд ерөөс ингээд хоолой манаа жишрэл амар ингээд юм эвгүй заяа. Яг тэгвэл би нөө удааг байгаа штий. Дөнгөж бас ингээд нөгөө яг бүжиг яг анх яг яаж сурж ирсэг тэр шигээ би дуулж сураад явж байгаа байхгүй. Тэнгүүд нэг жоохон нэг алдаа гаргачих болов яах болов гэсэн нэг тийм мэдрэмж ингээд аваад идэв гэсэн. Хаяадаа бас жоохон юм нэг юм амар том чаленж миний хувьд. Ингээд өөрийгөө өөрчилж байгаа маань. Тэгээд яг энэ одоо хоёр мэдрэмжийг илэрхийлэх гэхээр бас жоохон яг нэг гоё өгүүлэг орж ирэхгүй. Яг ингээд час хийсэн өгүүлэг орж ирэхгүй. Гэтэ хөв хүний яг ингээд харуулах гэж байгаа би яг юм хийж байгаа шүү гэдэг тэр мэдрэмж бол яг амар тийм гоё адилхан байна. Хоёулангаас 8 гоё мэдрэмж авдаг тийм. Тэгтээ нэг нь ингээд туршлагаар хөрөнгөлүүлэгдсэн. Нөгөөх нь арай шинэ учраас сорилт мэдрэгддэг. Жохон сорилт мэдрэгддэг. Тийм. Жохон айдтай. Гэтэ та яг өөрийн гэсэн уран бүтээлийг гаргаснаас хоошоо бас нэг жоохон нөгөө ганцаараа соло уран бүтээлж байгаа ч болохоор тэрний сандрал. Тэрнээс өмнө болохоор бас дандаа багаараа дуулж бүжиглэж байсан тий. Хамтдаа ч юм уу. Тэрний гэхдээ угаасаа нөгөө том ялгаас мэдрэгдэж байгаа хэл тий. Мэдрэгдэжээ. Тий. Одоо хүн болгонд бас нэг сонирхолтой санагдаж байгаа нь бүжигчний гараагаас дуучин болж одоо карьерийн шилжилт ч гэдэг юм уу тий. Ингэж болж байгаа нас амар сонирхолтой байх гэж бас бодож байна. Тэнгүүд яг таны одоо жишээлбэл ингээд харж байхад эгчнэр нь одоо яг гэрийнхэн ер нь юм дуучин хүмүүс байсан. Зөв. Манай үеэл том эгч маань дуучин. Тий. Бас манай яг надаас нэг эгч үеэл маань бас дүрийн дуучин гарч сурж байгаа. Тэгээ одоо утгагүй ирнэ. Тэгээд бас надтай ч 100 эрэгтэй үеэл маань циркчин, хоёр үеэл маань циркчин. Тэгээ ер нь бол урлагийн тий. Хүрээлтэй гэх юм уу? Тий. Ер нь урлаг руу чиглээд. Тий, урлаг руу чиглээд. Одоо нэг сонирхолтой зүйл нь та яг яагаад одоо яг дуулж эхлэхээр шийдсэн яг соло уран бүтээлчээр гаргаж ирсэн тэр шалтгаан хин нөлөөлөв те. Тэр эхлэн цэг нь юу вэ? Тэр сонирхолтой заяа. 2017 онд бидэд олон улсын хэмжээний мастер цул авсан байхгүй. Тэгээд яг тэр жилийнхаа шинэ жилээр октод нь хамтлагтаа ингээд гоё surprise бэлдээгээд тэгээд дуулыг. Тэгээд за окей гэдэг октодороо. Тэгээд манай дэги чинь маа нөхрийн нээз нөхгүй. Тэгээд студ дээр нь очиж дууд гэж бичүүл гэсэн юм аа. Манай ингээд юу хамтлагийнхаа битгий хэлээрээ гэд бид нууцаар очиж дуу бэлдэж байгаа шүү дээ. Тэгээ очиод ингээд дуулсан чинь манай дэги намайг ингээд ээжгүй ингээд дуулдсан байх гэд харсан байгаа байхгүй. Сонссон байгаа байхгүй. Энэ халина чинь дуулчихар юм шүү гэд. Тэгээд бид хоёр нөгөө нэг dance chance гэж challenge хийгээд манай хүн чинь бас 10 жилдээ өвөлдөг байсан заяа. Тэнд өвөлдөг дуулдаг байсан нэг дуугийн бид хоёр гэд шинжилж дуулж исэн нөгөө хавар ирлээ гэд. Тэгээд тэрийг бичүүлсэн чинь халиунаа чинь дуулах юм байна өө гэд тэгжсэн байхгүй. Тэг би өөрийгөө дуулдгаач мэдгүй зүгээр ингээд дуусан чинь болоодсан байхгүй. Дөрийн дуучнаар нөгөө нэг сурж байгаа гэдээ манай уйлгаа штэ битээ нөгөө нэг багада гэртээ амар ойр дуулдаг гэсэн байхгүй. Хоёлаа.
Тэр охин манай авирынтэй амир чадлаа болоод болохоор би жоох ингээл дагаж болдог те нэг тиймэрхүү. Тэгэл манай ихч чи одоо солгоо болоод тийм чи чивээгүй аймаа гэл. Тэгэл ер нь нэг дуулах муулах бодлоо тэгэл ингээд ингэсэн. Тэгээ яг сүүлд нэг 2 3 удаа яг тийм тохиолдол байсан байхгүй. Тэгээ нэг 2 3 жилийн зайтай яг тийм тохиолдол ирээ. Тэгээ хавар ирлээ чинь болохоор яг 21 онд л 20 онд л бичүүлж ирсэн шүү дээ. Тэгэл за ер нь халиунаг ер нь дуулуулъя гэд. Тэгээ нүдэгийдээ манай он гэсэн ер нь дуулах зүгээр юм шүү гэд. Тэгээ би ер нь би яах вэ гэд нэг хэсэг тэгжсэн баг. Би хоёр ч нөгөө нэг гэр бүлийн ингээл зугаалга мугаалганд яваал. Тэгэл тоонтынхонд аюу найзууд болоод тэгэл тэрэд маань ер нь таньдаг болцсон. Найзууд болцсон. Тэгээд нөгөө OC гэд маа золбоо гэд зооч мэдэн штэ. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр дуу яваасах. Тэгсэн чинь яг ингээд чамд зориулсан дуу гэд бичлээ гэд. Тэгэл ингээд сонсоод үзсэн чинь бүр яг л бүр надад зориулсан дуу. Харин тийм билээ. Та яг тэр хэсэг нь ч өөрөө дуулд юм биш үү? Тийм шүү дээ. Тэр болохоор Dance with me дуу байхгүй. Dance with me эхний цацсан дуу. Хавар илээ ч юм болохоор яг эхний цацсан дуу тэр юм уу? Тийм. Хавар илээ ч юм болохоор яг өмнө нь шүү дээ бүр гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр миний тахилтыг болохоор яг шинээр зохиогоод дуулж ирсэн байхгүй. Тэгээд 2 жилийн дараа Dance with me ирж байгаа байхгүй. Зохиогдоод ирж байгаа байхгүй. Тэгэл тэр чинь бас гарахгүй нилээ утсан. Бараг жилмэл болсон баха. Тэгэл би ч бас жоохон өөртөө итгэлгүй, жоохон тиймэрхүү байгаал. Гэхдээ би бас дууны хичээлд явж ирсэн. Тэр үедээ. Дууны хичээлд яваад ерөөсөө зориглохгүй байгаадсан байхгүй. Тэгсэн чинь л дэгийн нэг өдөр залгаал. За, хоолонд оръё гэл. Хоолоогоо бичүүлээ гэл. 7 хоног бэлдчих. Хоолонд оръё. Тэгээ хоолонд орлоо. Тэгэл хоолонд ороод байжсэн чинь. За, клип бэй гэл. 22-нд яг тэгсэн шүү. 23-нд. Тэгэл айгуу тийм одоо миний одоо нөгөө итгэхгүй байсан зүйл дээр манай хүн дэги өвси 3 маань ингээд чи чаднаа гэд надад дуу хүртэл ингээд чам зориулна гэд зохиож өглөө гэд. Тэгэл гарсан шийдвэр. Тэгэхээр яг нөгөө хамтын хүчээр гарсан шийдвэр. Тийм. Тэгэхээр нөгөө яг тухайн зүйл шинэ байсан зүйл дээр хин нэг нь таны авьяас чадварыг ингээд нэг юм гэрэл ассан байж тээ. Тэгсэн чинь тэр гэрлийг хин нэг олж хараад энэ гэрлийг чи ингээд асаагаад өгьё. Тэ. Бусдад жоон харагдахгүй ани чи асаагаад өнгөлөөд өгье гэд. Тэгээ харж ер нь бус танд ингээд ихтгэл өгчихсэн. Гэтэ та тэр түрүүн дууны бэлтгэлд ингээд явж исэн гэж штэ. Тэр үед зүгээр л бэлтгэлд явж исэн юм уу? Аггүй. Одоо нөгөө нэг дэгийн зөвлөгөөр зүгээр л яваад үз. Тийм зөөж яваад. Гэтэ яг нөгөө дууд хийн гэж зориод явсан. Эсвэл зүгээр л чи зүгээр сайжраач гэдэг юм уу тэгж явчихсан. Тэгээ хоёулаа. За ер нь хийя хэдүүлээ. Тийм чи мэдээж чи бүжиг сурж ирсэнтэй адилхан чи дуулах техникийг сурах хэрэгтэй. Гэт явчихсан. За энэ бол ингээд одоо таны одоогийн зураг штэ. Тэгэхээр яг одоогийн үеийн халиун харах өнцөг яг ямар хүн гэж юу нэг харж байна. Тий. Ерөнхийдөө амар олон циклтэй байд юм ба штэ хүний амьдрал. Өдрөөс өдөрт нэг юмыг сурдаг тий. Тэнгүү тэр нь удаан хугацааны дараа амар нэг том зүйл болоод нэг хоримтлагддаг ч юм уу. Харах өнцөг үзэл бодол ч юм уу. Өөрчлөгдөд байдаг юм бэ. Ер нь өөрийгөө одоо нөгөө нэг өөрчлөх гэж амар хичээж байгаа. Бас өмнөх байснаасаа илүү сайн байхын тулд гэл тэгэл тэрэндээ бас жоохон өөрөө стресст нь хаяада жоохон сэтгэлээр унна хаяа амар гоё ингээд дүрлцэн хаяа унана хүнтэй л адилхан шүү дээ. Тиймэрхүү байна. Тэгээд ямар ч тааж одоо угаасаа нөгөө нэг бүрэн ойлгосон гэж хэлэхгүй шүү дээ. Тий суралцаж яваа. Тэгэхээр одоо дараа нь ирэх амжилт дараагийн ирэх зүйлүүдийг би сайн хэлж мэдэхгүй. Ямар ч тааж одоогийн байдалтай болвол бас яах вэ? Бас өөрийгөө маш сайн өсөж дэвж байгаа гэж юу н бодож байна. Тий. Өөрийгөө өөрчлөхийг хүсдэг гэж штэ. Ямар байдлаараа ер нь өөрчлөхийг хүсдэг гэсэн үг? Бүх талаараа л да. Хувь хүнээрч тэр гоё нэг юм гоё юм хүчтэй байлах гэж өөрчлөлтийг ер нь хийх айгу тийм бодолтой. Жохон ингэж унчих гад идэх байхгүй. Хаяада.
Ер нь бол жоохон нөгөө нэг сэтгэл зүйн тал дээр хүчтэй байхыг хүсдэг тийм. Яг ямар нөхцөлд өөрөө яаж авч гарах уу, сэтгэл зүйн байдлаа яаж доктортой байлгах уу гэдэг тал дээр. Сэтгэл зүйн нөгөө нэг ингээд уналттай нэг өдөр гоё, нэг өдөр муухай ингээд сэрээд тахлаар жоохон өөрт мань жоохон таагүй учраа болохоо болох гээд. Тийм. Тиймэрхүү. Та болохыг хүсдэг халуунаа сая хэлсэн штэ. Тэгвэл та ямар хүн байхаас ер нь зайлсхийх вэ? Болж болохгүй. Дундаас нь орхиж болохгүй. Би тэгж боддог хгүй. Ер нь ингээ хийж байгаа юмаа ингээд орхиж болохгүй шүү гэж боддог хгүй. Тэр тийм үеуд бас байсан гэсэн үг тийм жоохон байхаал. Тийм. Тэр угаасаа яг сэтгэл зүйн байдал дээр хүчтэй байх хэрэгтэй болж байгаа. Тийм. Сэтгэл зүйн хувьд одоо ингээд ямар нэгэн савлгаатай байлгахад одоо ганц нөх хүн ямар байх гэхээсээ бас гадна бусдын ирж байгаа бас нөлөөнүүд ингээд зөндөө идэг штэ. Тэнгүүд одоо миний нэг харж байгаа нь харилцаа өөрөө бас бүхэл зүйлсүүдийн үр дагавар ирж идэг юм уу? Эсвэл болвол маш олон одоо бидний сэтгэл зүй ямар байх бэ гэдэгт айгүй том хүчин зүйлийг хараад байгаа байхгүй. Тэгэхээр харилцаан дээрээ гэх юм уу? Одоо хосын харилцаа, баг шавийн харилцаа, одоо багийн харилцаач гэдэг юм уу? Та одоо яг эдгээр харилцаануудаа за эхлээ хосын харилцаанаас ч юм уу те сурж ойлгосон өдийг хүртэл олон жилийн хугацаанд одоо та хоёрын харилцаа одоо 10 жилийн хугацаанд ингэ явсан гэхэр чинь маш олон зүйлсүүдийг ингээл тухай бүрт нь ойлгож харж байгаа зүйлсүүд байгаа шүү дээ. Хоёулаа бол хамгийн ихэнд хосын харилцаанаас ер нь бол хамгийн их одоо ойлгож ирж байгаа зүйлээ. Юу байж болох вэ таны хувьд? Нөх хүлийн зөвшөөрөх юм билээ. Ерөөсөө л хүлийн зөвшөөрөх. Гэтэ хүлийн зөвшөөрөх ч юм бас хаяа зөвшөөрөгдөхгүй шүү дээ гэдэг. Хаяа жоохон хүлийн зөвшөөрөгдөхгүй үе бас байна заяа. Тэгээд тэр үедээ жоохон ингээд нэг өөрийгөө жоон сул тавьчих. Тий, сул тавьчвал өөрт ч амар юм билээ. Ингээд тоогоо тахгүй нэг жоохон ингээд өөрлөгөө гүн аваад тахгүй. Хөнгөн маягаар. Тий. Тэгвэл илүү өөрт маань дотор ирж байгаа дайралт маань өөртөөгөө ингээд яаж байгаа юм маань хөнгөн болоод нөгөө бодол тавтахгүй илүү нөгөө нэг юм харьцаач ингээд нөгөө нэг юм хурцтмал байдалд орохгүй нэг жоох ингээд хурц олох гэдэг нь шүү дээ хосын харилцаа. Тэгээд нөгөө өмнө нь болохоор би ингээд нөгөө яаж өөрийгөө илэрхийлэх яаж ингээд гадагшлуулахаа мэддэггүйсэн байхгүй. Тэгээд манай хүн болохоор ингээд юм ярилцах дуртай. Тэг би жоох ингээд амаа чимээж агаад жоохон байж байгаа дээрч мэрдэг тийм тал руугаа байсан байхгүй. Тэгээ одоо болохоор ингээд ярилцчихдаг. Ерөнхийдөө болохгүй юмнуудаа ингээд сайхан хэлэн таланг ярилцсан. Тэгвэл аягүй зүгээр. Тэгээд ярилцаж чадахгүй байгаа үедээ хүлээн зөвшөөрчих юм бэл. Ярилцах боломжгүй байдэн штэ. Бид чи ялангуяа ярилцах нөгөө нэг ярилцаад ингээд суух нөгөө нэг хугацаа богинохон бас ховор идэг байхгүй. Гэрлүүгээ хараад явж байхдаа машин дотроо ч юм уу нэг жоохон ярилцах боломж олдно. Тэг очиод нөгөө унтахыг бодно ч гэдэг юм уу. Яг тийм байдал маань жоохон ховор. Эсвэл бүр ярилцах юуг гаруулна одоо өглөө болтол ярьж гэдэг юм уу. Яг тиймэрхүү байдлаар ингээ ярилцчихдаг. Гэхдээ гүн ярилцах нь бол жоохон удаан хугацааны дараа. Тий. Хөнгөн ярилцах нь ажил төрөл болохгүй байгаа ингэсэн тэгсэн тийм тал. Тий. Гэрлүүгээ харж явахдаа гэртээ очиод нэг ганц вайн хувааж ууж явахдаа ч юм уу. Тэгээд тэрийгээ ингээд гоё ярилцаад явбал зүгээр. Тэгээд нэг юм нуугаад байгаа мэдрэмж байгаад ахаар амар хэцүү юм билээ. Би тэгсэн штэ гэд ингээд нуугаад ахаар амар хэцүү заяа. Дотроо өөрөө бодоод. Тий. Тэгээд л тэр байдлыг намайг тэгчлээ дээ гэж бодохгүйгээр ингээд хүлэн зөвшөөрөөд амар гоё сул тавьчвал айгу зүгээр юм байна гэж батсан. Би нөгөө өмнө нь ингээд хэлж чадахгүй тэрийг ингээл амаа жимгээл яваад идэгсэн мөлий. Тийм тэгэхгүй сул тавин гэдэг чинь айгу зүгээр юм шүү. Өөрийгөө ер нь ингээл одоо ингээд багслаад ахгүй ингээд алгаад илгээд ингээд нэг гоё ингээд ядсан шүү дээ. Ингээд цээжээ гоё ингээд суллаад тийх хэвээр мөлий. Ер нь бүх харилцаан дээр тэгвэл их зүгээр санагцсан.
Манай хоёрын хувьд ч угаасаа бас нөгөө ажил мэргэжлийн хувьд бүх хэлтүүсүүд ингээ хамт нэгтэй Тийм, одоо хамт учраас нөгөө ажлын харилцаа болон хосын харилцаа ингээ зэрэг явж байгаа гэдэг утгаараа бас одоо нийлэн ажиллах ч гэдэг юм уу те тэр зааг ялгааг зөв гаргаж өгч гэдэг юм уу тиймэрхүү зүйлс амар их байдаг байна те. Ажил дээр бас жоохон маргаалдах юм байгаа. Ажил дээр санал зөрөлдөгч юм байгаа. Бэлтгэл сургалтын дээрч байгаа. Хүүхдүүдтэйгээ одоо бэлтгэл сургалтын дээр тэг бүжгийн үед ч бас санал зөрөлдөх юм зөндөө гарч ирнэ шүү дээ. Бүх зүйл дээр тэр. Тэгэхээр нэг тэр хугацаанд л жоохон сул тавьжуулах болох юм лээ. Одоо харилцаад ярилцчих зүгээр гээл ер нь бол ингээ хосуудыг хараад тахаар бүгдээрээ л ярилцах хэрэгтэй ингээд ярилцах учраас та нөгөө ихэндээ олохгүй аягүй хэцүү гэсэн л шүү дээ. Тэрийг яг одоо хэрхэн олсон бэ ч гэдэг юм уу? Ярилцахтаа ер нь яг яаж ярилцвал илүү амжилтанд хүрээ тэр одоо удаан цагийг дэврэхгүй байсан. Дэврэх байсан зүйлийг дэврэхгүйгээр амжилтаа дуусгасан. Одоо тэрийг дахин сөхөж ярихгүй ч гэдэг юм уу те. Ийм нөхцөл байдалд авчирхад ер нь яг яаж ярилцах хэрэгтэй гэдэг. Ингээд дэрвэгээд байж болохгүй юм лээ. Тэгэхээр бас айгу буруу тийшээ хандчихдаг. Байж магадгүй нөгөө одоо хурцтаад шууд сэтгэл хөдлөлөөр тий. Тэгэхээр уурч өгөрөөд байвал нь жоохон маргааш ч юм уу нөгөөдөр ч юм уу ярилцах ч юм уу. Тий. Шууд тэр дороо ингээ ярьчихаар ууртай байгаагаа сэтгэл зүгээрээ ингээ дайраад. Тэгээд тэр байдал нь бүр илүү муухай гар төсгөөд идэх ч юм уу. Тих гээд ээж магадгүй. Тэгэхээр би яг тихгүйгээр юмыг ярих өстэй мэн гэж бодсон байхгүй. Жохон тисэлж байгаа сэтгэл хөдлөө жохон дарж агаад ярих хэрэгтэй. Тэгээ манай хүн болохоор амар сайн дарж чаддаг. Би болохоор их үедээ дарж чаддаггүй. Аим шууд ингээ уураараа ингээ гаргачих гад идэх гэсэн байхгүй. Тэг яг тиймэрхүү. Тэг сүүлийн үед л бас яг уу эмхтэй үнэл байна да. Эмхтэй үнэл зан штэ тий. Тэгээд яг тэр тал дээрээ. Гэтэ хаяа яг ингээ тисээд байх бас жоохон хэцүү байдэн штэ угаасаа. Эмхтэй хүн чинь ингээл тэсэл ингээл байгаад тах. Жохон юм хортой. Тэрийг энэ жохон өөр байдлаар гаргах хэрэгтэй. Тий. Юу хажууд байгаа хүн рүүгээ биш. Тий. Та яаж гаргадаг вэ? Ганцаараа амир байдаг. Болохгүй бол үлчиж сайхан. Тий. Болохгүй бол бичин тэмдэглэн бүр ингээд нөгөө ингээд бүр ингээд дотор ингээд хөрмөлгсөн юм чи ингээд бичиг хүртэл муухай болоод ингээд бүр ингээд ирд юм билээ. Тэг ингээд бас жоохон ч гэсэн гараад байгаа байхгүй. Хурдан хууртан бичээл ингээд салганаал тэгж мэддэг ч юм яг тийм байдалтай ингээд байдаг. Гэхдээ асуудал шийдэхдэггүй байхаар байгаа л байна. Асуудлаа шийдэх хэрэгтэй хамтдаа. Тийм билээ. Тий. Тэгэхээр нөө хосын харилцааны хамгийн гоё зүйл нь юу гэдэг вэ? Тэр чи өөрөө бас ингээд савлгаатай юм тийм маш олон зүйлсүүд ингээд үзэхэд одоо маш олон одоо хосын харилцаагаа эхлүүлж байгаа залуучууд зөндөө байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэдгээр залуучууд ингээд ялч жарахгүй юм ихтэй хүн одоо би ч гэсэн ингээд дотроо ингээд бодоол ялч жарахгүй ингээд тэсгүй яах вэ хөгдөг зөндөө л юм бодлууд ингээд орж ирэнгүүт хадгалаад ахаар өөрөө дотроо үхээд байгаа юм шиг өдөрмжтэй. А тэгтээ тэрийг яг тест төвчж байгаа ингээд гаргачаар үр дүн амар өөр ч юм уу сайн доторхоо амар хугацаанууд ингээд харахаар юм туршилт хийгээж байгаа юм шиг те. Дотроо ингээд тестж байгаа л гаргаад ингээд хэлэнгүүт оо энэ яг болж байна. Хамгийн гоё нь одоо миний одоо харж байгаагаар тухайн одоо миний дотроо жишээлбэл бодцсон зүйл хурцдахгүй байхын тулд яах вэ? Эсвэл үр дүн зүгээр аль алинд байгаа happy. Хамгийн гол нь одоо ойлголцох ч гэдэг юм уу те. Тэнгүүд бас аим сонирхолтой. Хосын харилцаа ийм дэгэн догонтой байдаг ч гэсэндээ хамгийн амттай зүйл нь танихаар юу вэ? Би ерөөсөө ингээд нөгөө ганцаараа байхыг айж үзээгүй гэх юм уу? Одоо хамттай байх хугацаанд хүн чинь ингээд нэг юм айгаад идэн штэ. Ямар нэг юм тохиолдлоо гэхэд хажууд л байдаг болохоор ерөөсөө юм нэг юм аюултай мэдрэмж юус авч үзэж байгаагүй. Дандаа юм гоё аюулгүй яг ингээл хамт ингээл байдаг болохоор тэгэл угаасаа эр хүний гэл нөмөрнөлөг гэж ярьдэн штэ тий. Хажууд байдаг ингээл түшиг тулгуур гэж ярьдэн штэ тий. Тэр тал нь бол үнэхээр гоё. Тий. Юус айдгүй. Тэгэл айгаал эвэл тий. Тэнгэр дуурал айгаал эвэл тэрэл унтчихин ч гэх юм уу. Яг тийм нэг жишээтэй тухтай мэдрэмж төрдөг тий. Нэг юм цанаал нэг юм гоё. Тэгээд бид ч нөгөө нэг хамт ажиллаа хийдэг болохоор одоо миний хийж байгаа зүйл дээр амир гоё юм дэмждэг
бүр ерөөсөө тусдал дэмждэг. Тий. Тэгээд ерөөсөө би чамайг хизээч ингэж буруу талаар хэлэхгүй гэдэг байхгүй. Чамайг ингэж маш сайхан гоё байгаасай, зөв одоо байгаасай, зөв зүйлийг ингэж хийх тал руу ч л би дэмжинэ гэдэг байхгүй. Тэр нэг гоё. Хоёрын нэг өмнөх орж исэн нэг ярилцлага дээр ингээд Эрдэнэ ахын тэр надад айгүй зүрс гоё санагдсан байхгүй юу? Айгүй гоё дэмжих дуртай гэд хийж байгаа юм айгүй гоё дэмжих дуртай гэд би дэмжүүлэгч дуртай. Одоо маа найзлууч бас яг тэгдэг байхгүй юу? Ер нь бол ингээд айгүй их сайн сонсно. Тэгээд хүнийг бас нөгөө шүүмжлэхгүйгээр сонсно гэдэг чинь бас нэг нэгнээ сургаацч яадаг юм шиг те. Тэгж би бодсон байхгүй юу? Тэгэнгүүт миний ингээд альва зүйлсүүдийг ингээд тэгэнгүүт хүн чинь бас нэг ихтэлтэй болдог юм шиг. Яг 21 оны одтой бүжиглэгийн одоо таны гаргасан амжилтыг харахаар одоо маш олон хүмүүс ингээл танд ч одоо зөндөө ирж исэн багтай ингээл хүнтэй ингээл холбоотч гэдэг юм уу. Тэгэнгүүт баг яах чи нэг чи ингээл хүмүүс таны амьдралыг шийдэх гээл те. Тэгэл дийжсэн шүү дээ. Тэгэнгүүт өдийг хүртэл юм гоё харилцааг хамтдаа босголцож яваад ингэж ингэнгүүт надаас бүр айгу гоё санагдсан байхгүй юу. Бүр ингээд хосын харилцаанаас бас ингээд суралцах хэрэгтэй юм шиг те. Дээрээс нь хамтдаа маш олон цагийг өнгөрөөдөг. Гингүү тийм дунд маш их харилцаа явагдана те. Тэгээ тэр болгоныг зохицуулаад явна гэдэг чинь яалч аргагүй зөндөө их савлгаа байна. Тэрийг одоо яг юу гэж харж байгаа гэдэг чинь бас айгүй сонирхолтой. Тийм. Савлгаан донд л ерөөсөө тисжүүлдэг байгаа байхгүй юу? Гэхдээ амар гоё юм тэнцвэртэй тисэхгүй болвол хинхиндээ муухай штэ хортой. Тийм. Тэгэхээр яг гоё ингээд хоорондоо хинхинийг ингээд хүлээн зөвшөөрч ингэж байвал нь амар гоё хоргүй ирүүл байхаар байгаа байхгүй. Яг ингээд нэг муухай мэдрэмж төрөөл ингээд үлдчих амар хэцүү дээ штэ яг үнэндээ тий. Ингээд нэг юм эвгүй муухай тий. Үлдсэн юм шиг үү? Үлдсэн. Эсвэл ингээд хувцас аваад явчмаарч юм санагддаг. Байдэн штэ угаасаа тий. Тий хосын харилцаа л юм чи угаасаа гарч үзсэн л дээ гэдэг аахгүй. Угаасаа бүгдээрээ л тийм тулж байгаа штэ. Тэгээ яг тэр үедэр л тэгээд нөгөө олон жил ингээд хамт байгаа тахлаар амар инээдтэй тэрийг ингээд нөгөө яг ингээд гарах гад ирэнгүүт ингээд хошин магаар ингээд тэгдэг болчтой юм байлээ. Тэгээд хоорондоо ингээд энийгээл эсвэл нэг тиймэрхүү байгаа заяа. Тийм. Тэгэхээр нөгөө гэлээ тэгдэг. Тийм. За одоо ингээд хосын харилцаан дээр тавьж байгаа сүүлийн асуулт заяа. Хэцүү зүйл тулгархад тэрийг зүгээр болоод явчих биш. Та нөгөө түрүү хэлсэн шүү дээ ингээд эхлүүлсэн зүйлээ дуусгах биш ингээд өргөжлүүлэх явах. Тэр дуусгадаг үнээс одоо зайлсхийхийг хүсдэг чи одоо түр хэлсэн шүү дээ та. Тэнгүүд одоо хосын харилцаанд байж адилхан шүү дээ. Ер нь бол тэнгүүд яаж олон тийм олон савлгаатай зүйлс байхад өдийг хүртэл ингээм хамт байгаа. Одоо тэр одоо хэцүү байвал тэнцэнэ байгаад байх хэцүү. Тэгтээ өдөр тутмын зарим одоо жижиг саж асуудал тулгарлаа гэхэд тэр зүйлийн асуудлыг зөв харж ээж нэг шийдвэр гарна шүү дээ. Тэнгүүд одоо таны хувьд ийм олон жил одоо энэ харилцааг босгон авч явж байгаа хоёр талын үүрэг байгаа шүү дээ. Тэр нь одоо яг таны хувьд юу вэ? Хоёулаа л амар сайн хичээх хэрэгтэй байх. Тий. Тэгэхгүй бол угаасаа болохгүй байх. Одоо би ч гэсэн тисэж байгаа шиг тэр хүн ч гэсэн тисэж байгаа байхгүй юу? Тий. Тэр хүн ч гэсэн ингээд бас адилхан л надтай адилхан л хосын харилцааны асуудлыг бас мэдэрдэг л байлгүй дээ бодвол тий. Тэгэхээр хамтдаа яг одоо тэхгүй шүү одоо юу гэдэг чинь тий яг энийг тэсэх ёстой шүү гэдэг ч юм уу би одоо хичээх ёстой шүү гэдгийг хамтдаа ингэ бодож байгаа байхгүй. Яг тэр байдал нь бас амар гоё санагдаад идэв. Хичээх ёстой гэдэг бодлыг оруулж ирж байгаа зүйл нь юу гэж бодож байна та? Яагаад хичээх ёстой гэж гэвэл ерөөсөө ингээд одоо би ерөөсөө муухайг амар хүсдэггүй байхгүй юу? Муухай байдлыг. Тэр өдрийнхөө яг ямар хон сэтгэл зүйтэй байхыг мэдгүй л дээ. Тэгтээ нэг өдөр мухаж байж бас болно л да. Тэгтээ бүр амар юм байдэн штэ тий. Тим юм байхыг хүсдэггүй. Бас тим юм аа бас ингээд гаргаж ирээд тахаг бас амар хүсдэггүй. Тий. Тэгэхээр хоёлаа тэхгүй шүү гэдгээ хичээгээд л. Тий. Тэгтээ тэр нь бас нэг тал дээрээ бас жоохон тесрэггээд байж магадгүй. Гэтэ тэрийгээ одоо нөгөө нэг эмчлэн гэх юм уу? Тий. Эмчлээд одоо
одоо энэ одоо би ч гэсэн хичээж гин тэр хүн ч гэсэн хичээж гин хичээж байгаа хичээлтийг ингээд ойлгоод ингээд нөгөө хичээж байгаа штэ тэр хүн ч гэсэн хичээж байгаа штэ гэдгийг ингээд үнцэнтэй болгох хэрэгтэй байгаа байхгүй тий аль талаасаа ингээд хичээжээж тэр харилцаач амар гоё юм суурин бат бүх юм шиг тий тэгээ хин нэг нь хичээхгүй л тэр харилцаач юусаа хэцүү л тий шүү дээ тий амар олон ингээд харилцаа байдаг заяа ажилч гэр тий машинд ч гадаач хоол идэж явахтаач гэд нэг юм өөр идэг штэ тий тэр тал дээр гэд нэг юм ховсаад ингээд яваад тгийж сурах ингээд өөрөөр үздэхэд байхгүй нэг нэгнийхээ бас аягүй гоё ингээд үзэл бодлыг ингээд гоё дэмжиж ингээд тий харин тэр чинь угаасаа нэг нэгэндээ хайртай гэхдээ хайр нь өөрөө хин нэгний аль альнийхаа хичээл зүтгэлээр ингээд босдог зүйлийг тийм ингээд нүдэрээ жишээл харж байгаа байхгүй тий. Тэнгүүд яг түрүү нөгөө хэлсэн штэ ингээд харилцаа маш олон төрлийн харилцаанууд байна гингүүд бүхий л харилцаан ч одоо нөхөр нь ингээд оролцоод байгаа байхгүй тий. Тэнгүүд одоо багийн хувьд харилцах юу вэ гингүүд ингээд хосын харилцаа угаасаа байх байхгүй. Гэтэ би амар сурч авдаг байхгүй юу. Манай хүн ч гэсэн хууль эрх зүйр төгссөн зэ. Өө тийм үү. Тий. Тэгээд хуульч эрх зүйчнэр өөр идэм мэдгүй л дээ гэдэг. Амар тийм ингээд гэт нэг юмыг ингээд ялгаад салгадаг. Ялгаад салгаад ингээд нийлүүлээд эргцүүлээд ингэж боддог. Айл үшээ ингээд бодсон байдаг байхгүй. Яг тэр тал дээр амар их сурч авдаг. Ер нь бол. Тийм. Нэгнээсээ суралцдаг харилцаас айгуу гоё тий. Тийм л юм байна. Тийм байна тий. Тийштэй суралцаад ингээд шин зүйл дэргэд байгаа үнээсээ бүр угаасаа 24/7 хамт байхад баг тийм. Наваг ярьдаг байхгүй чамаа ингээд чиний ингээд болохгүй ингээд нөгөө юмаа ингээд хийх гээд идэг тэр сан ч амар гоё тий гэдэг байдаг. Би болохоор таны ингээд тэгдэг харилцаач амар гоё тий. Юмыг ингээд амар ингээд ботцсон байдаг юм ч амар гоё. Тэнгүүд надаа ингээд энэ тэнд очиод хүн амтандаа уулзах ч юм уу тий. Ингээд ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах ч юм уу тэр тал дээр санаа зовхгүй. Одоо би бас жоохон муузан сураад байна л та жоохон. Дандаа одоо шийдвэр гаргалт ч юм уу тий тэр байдал дээр гоё зөв шийдвэр гаргалтууд хийдэг байхгүй. Нэг тэр байдал нь гоёдаг. Тэрийг тэгээ олж хараад суралцж ин гэдэг чинь бас айгүй гоё тий. За тэгэхээр та яг энэ үеийн зурга одоо дахиад нэг ингээ хараад яг ямар хүн бэ гэж юу дүгнэж хэлэх вэ та? Энэ халуун бол яг юу гэж шүү. Би тэгтээ энэ амар юм хайрлах баха. Аха. Бас энэ нөгөө дүр төрх бас айгүй гоё дээ шүү. Өөрийгөө ингээд эмхтэн хүн чинь гаднаасаа хараад ингээд нөгөө дүр төрх нь ингээд өөр болоод өөрчлөгдөөд ингээд ирсэн байхыг харахаар амар гоё дээ. Өмнөхөөсөө өөр болсон байна. Гоё болоод хараа. Аха. Тэр байдлаас амар ингээд цаашдаа ингээд бас гоё байх мэдрэмжийг амар ингээд төрүүлдэг юм санагдчих надад. Яг энэ төрх бол надад амар таалагдсан. Цаашдаа ингээд ер нь гэл тий. Өөрөөсөө өөр өнцгийг олж хардаг ч юм уу тий. Гоё ингээд алхаа гიშгэн хүртэл шал өөр болдог ч юм уу тий. Тайсан дээр гарч байгаа сэтгэл зүй ч юм уу. Яг тэр байдал амар гоё өөр байсан болохоор би өөрчлөгдөж болох юм байна ч гэдэг юм. Тэр тал. Надад аим гоё юм ахиц твшилтэй бүх зүйл ингээд болох юм байна гэдэг мэдрэмжтэй болсон. Тий. Окей. За хоёлаа тэгвэл яг энэ халуун бүрэлдэн бий болоход юунаас эхэлсэн бэ гэдэг арын зураг руу хоёлоо орцгоё. За тэгэхээр таныг бол маш олон жил ингээд бүжгэлж байгаа гэдгээр мэдэж байна. Яаж ч өсвөр насны зураг гэсэн чинь хүртэл өсвөр наснда бүжгэлж байсан баг та. Яг уу ийм юм билий. Энэ бол нэг 10 яг өсвөр насны яг нэг бүжгэлж байгаа зураг маань олдохгүйсэн байхгүй юу? Гэтэ би амар бүжгэлдэг байсан юм. Зураггүй байсан юм билий. Тэгээд энэ бол 18-тай үеийн зураг заяа. Үгүй тийм яг юм насан турш яг дөнгөж насан турш байгаа зураг заяа. Гэхдээ амж харагдчих. Жох маз. Хүүхч харагдчих бүр. Тэг би яг нөгөө нэг гоё 10 жилдээ ингээд бүжгэлжсэн зураг хайсан чинь байхгүйсэн. Тэр үед ер нь зураг ер нь нөгөө ахуулдаггүй байсан юм байна гэд одоо бодож байгаа. Та хэлжсэн тий. Зураг ахуулдаггүй байсан юм. Зураг угаалгадаггүй байсан юм шүү дээ гэд. Тэгж бодсон. Тэгээд яг энэ маань болохоор яг нөгөө шилжижсэн үе болохоор энэ зургийг явуулсан. Бүжгэн дурлаж эхэлжсэн үе юм. Та нэрээ бүжиглэж эхэлсэн үе айгу сүулт эхэлсэн гэсэн шүү дээ. Тийм сүулт эхэлсэн. Тийм сүулт орсон. Тийм ер нь одоо босод би нэг отоо бүжиглээ дээр ингээд босод төр одоо бүжигчтэй ингээд харилцаж байхад бүр багаас ингээд бүжиглсэн.
Тийм. Оо бүр цэцэрлэгээсээ бүжиглж ирсэн ч хүмүүс зөндөө байсан гэсэн шүү дээ. Тэгвэл таныг яг сонсож чинь айгу сүүл бүжиглж эхэлсэн гэд надаас айгу сонирхолтой санагдчихсэн юм байна. За тэгвэл энэ үеийн халуун заяа. Сэтгэл зүйн хувьд ер нь ямар хуу байсан бэ? Дэрвүүн, цоглог, эсвэл даруулга цоглог. Тийм үү? Тийм амар дэрвүүн байсан. Тийм ер нь гэхдээ нөгөө хувь хүн нь бол жоохон даруухан. Тэгэж дэрвүүн дотор амар дэрвүүн. Тийм. Тэгээ нөгөө нэг дөнгөж ингээд нөгөө бүжиглээд гой хамсагт ороод бүжгээс амар гой ингээд гой зүйлийг мэдэрч эхэлчихсэн болохоор цогсохгүй ингээд шантаранч гэж мэдхгүй бараг тийм үе байсан. Тийм одоо ингээд харсан чинь. Дөнгөж би хамтлагт ороод энийг анхны миний улсын аваргын зураг байхгүй юу? Анхны улсын аваргын тэмдээнд орж исэн зураг. Тэгээд би чинь 12 онд Суйст орсон. 12 оноос ер нь мэрэгшиж бүжиглж гисэн гэсэн үг байхгүй. Өмнө нь бол угаасаа урлагийн үзлэг сонирхож байсан. Тий. Тэгээд яг энэ нь болохоор 14 оны зураг. Тэгээд 14 оны зураг. Зөв. 2 дугаар курстэй. 18-тай байсан гэхээр чинь яг оюутан болчих юм байна араас тий. Тэгээд яг 2 дугаар курстэй ороод мөн дэнст ороод. Тэгээ яг анхны улсын аваргын тэмцээнд орж исэн зураг. Тэг яг энийг харахаар аим хөөрхөн харагддаг. Нэг ийм инээдтэй. Одоо нэг амьдрал юу хүлээж байгааг ч мэддэггүй тий. Гэтэ ер нь ингээд нэг юм шантарна гэдгийг ерөөсөө мэддэггүй байсан юм билээ. Би насан дээр юу? Тий. Нэг юм за сэтгэлээр унах үе байна заяа. Тэр аим хурдан мартчихдаг. Маргааш ингээл энийг л орчичдаг ч юм уу тий. Яг тийм байсан юм билээ. Тийм тэгээд бас яг уу энэ жилдээ би чинь хөдөлгөөний аврагт яваагүй заяа. Явсан л да гэхдээ нөгөө яг гараанд орж бүжиглээгүй заяа. Тэгээд тэр чинь бас хэцүү байгаа штэ тий. Нөгөө яг үндсэн бүрэлдэхүүнд гарч хөдөлгөөний аврагт тайзан дээр бүжиглээгүй баггүй. Тэгсэн ирнээл бүжиглээлээсэн. Хамт би явсан гэд бодохгүй. Тэмцээнээр бүжиглээгүй юм тий. Бүжиглээгүй. Гэхдээ ингээд өсөл маань ингээ байгаа л гэсэн ингээ дөрөглөөд ингээ байгаа л гэсэн үе. Тэгээл яг дараа жилээс нь үндсэн бүрэлдэхүүнд орж бүжиглээд явж исэн. Тийм үе. Тэгээд латин бүжиг бол бүрстэ аач мэдхгүй. Тий. Суйст ороод зингэд бүжиг хичээл үзэж хагаад тэгэл удалгүй орсон байхгүй. Тэгээд эхний 2 бүжиг латин стандарт гэдэг 2 бүжгийг шууд сурж байгаа байхгүй. Шууд сураал стандартыг бол бүрөөсөө алхамж битггүй. Тэгэл шууд сураал тэмцэнд орж исэн үе. Энэ үе юу? Тий энэ үе. Тэгэл хэвээр нөгөө бүжиглсээр агаал ойлгож исэн. Тий. Тэгээд энэ үеэс эхлээд ерөөсөө мөндийн самтлаг ерөөсөө л миний амьдрал болцсон. Тэгээд Суйсаа бол 17 он төгссөн. Хэлбэл их сургуулийг 17 он төгссөн дунд нь бас жилийн чөлөө үлээ аваад тэгж мэгээд төгсөж ирсэн. Тэгээд тэр үед би чинь Суйс төгсөхдөө бас 3-4 удаа дэлхийн аврагт яваад үзсэн. Бас хөрх амжилттай. Тэгээд бас айгүй гоё амжилттай сургуулаа төгсөж ирсэн. Тэгээд бас намайг бас айгүй гоё гэд хурдцтай хөгжүүлэхэд хамтлаг маань бас амар юм чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Тий. Мэргэжилтэй. Тий. Гэхдээ та бүжиглж эхэлсэн үе нь хэзээ байсан бэ? 18 тагаас өмнөх нь. Хэдгээр ангиасаа бүжиглсэн? Яг эрчимтэй бүжиглсэн 6. Өмнө нь болохоор зүгээр нүлгэн узлаг юу яж илсэн бэлээ. Би нөгөө нэг Эрдмийн баяр маяраараа бүжиглээд бүжгийн авар маавар гэдэг юм авч ирсэн бэлээ. Харин тий. Тэгэхээр бас яг хөөрхөн ингээд угаасаа нөгөө бүжиглдэг байсан байгаа байхгүй юу. Тэр үе яг ингээд нөгөө юм бүдэг санаад идэв. Ингээд бүжиглдэг байснаа. Яг 6 дугаар ангиасаа манай сургуульд шинэ багш ирсэн байхгүй юу. Тэгээд гэхдээ англи хэлний багш. Та 6 дугаар сургуульд төгсөж ирсэн. Үгүй 6 дугаар анги да. 6 дугаар сургууль гэсэн үү сая? Харин тэгээс сонсч. 6 дугаар ангида яг бүжгийн нөгөө нэг секц гэж явдсан шүү дээ тий. Тэнд ороод тэгээд яг тэр үеэс эхлээд 6 дугаар ангиас эхэлсэн явж эхэлсэн юм уу? Тий. Тэгээд манай англи хэлний багш маань өөрөө бүжиглэх амар дуртай.
тэгсэн ирнэ бүжгийн дугуулн нээсэн заяа. Айгуу сонирм байгааз. Англи хэлний багш ирнэ. Тэгээд хүүхдүүд ингэ сонгож шалгаруулж аваад тэгээд би ороод тэгээл амар хөөрхөн хүчин дэмжигчийн бүжиг, тэгээ шинэ жилийн бүжиг, ингээл энэ тентгийн бүжгийн уралдаанууд гэл ороод явдаг гэсэн. Дивжээ энтерт ороод. Тийм. Гэхдээ энэ 10 жилдээ хар чинь нөгөө багш нар за та нар ямар мэрэгчлээ болох чинь гэл ингээл явж байгаа шүү дээ. Тэр үе танд юу гэж боддог гэсэн. Юу нэ амар загнуулдаг байсан заяа. Оо за. Тий. Тэгээд одоо тэгтээ манай ангийн багш авир нэттэй ингээд авир дэмждэг заяа. Хоёлаа. Би чи 3 багштай. Оо. Бага ангийн багштай. Тэгээд дундаа ингээд болохоор би 2 анги сольж исэн байхгүй юу? Манай анги 9-р ангиасаа 3 групп нь 2 групп болоод бүлэг болоод тэгээд 2 багштай 3 багштай гэсэн үг. Тэгээд бүгдээрээ нөгөө нэг бүжиглэмжлээл ингээл жоохон ингээл оройч мөрөтэй лангах жоохон ингээд загиндаг байж байгаа. Тэгээд яг төгсөөд ингээ бүжгэрээ хичээлээд ирсэн чинь аим хөрх ингээ дэмждэг болсон. Тийм. Гэтэ ерөөсөө ингээд нөгөө бүр ор тас үгүй гэж хэлдэггүй. Зүгээр л жоохон ингээ загиндаг гэсэн юм. Тэгээд яг манай нөгөө бүжгийн дугуулын багш маань аюу хөрх ингээд хитэн аюу нөгөө нэг цөөхөйдэн дотн хүүхдүүдтэйг ингээд ажиллаад шүн нөгөө бүжиг хоосуудыг хоёол шинэ жилийнхаа нөгөө номертаа бэлдээл нэг энтэг бүжиглэх гэдэг ч үлээ нэг бүжгийн хувцас авчихсан амар сандаг байхгүй. Тэгээ гэр мөрт нь очоод ер нь амар тийм нэг юм гоё юм хобби гэдэг бүлгэн байсан байхгүй. Хобби тийм үстэй тийм. Тэгээ хоббигоороо яг тэгэж амар яг тэгэж эрчимтэй явал явжсэн. Тэгээ манай сургууль бас хөлбөмбөгөө айгуу сайн. Хөлбөмбөгийн багийнхнаа гэж дэмжиж хөгжин дэмжих юм бүч хийж мэддэг. Тиймэрхүү тэр мөрөөр айгуу хөрх юм хэд удаа тоглолтод орж ирсэн тэр үедээ тухайн үедээ. Тэгээ би чинь том ангийнхантайгаа дивжээд орж мороод ер нь л нилээн их бүр айгуу хөрхөн айгуу хөгцсөн. Тэгээд яг ингээ бүжигчин болгоход болвол манай тэр багш оюун багш маань айгуу сайн гэд бүрээ ингээд айгуу сайн яаж өгчээсэн тэр үед. Тэгээд манай эгч маань болохоор өөрөөсөө бүжиг туртай маань төрсөгч. Тэгээд намайг их төгсдөг жил за ямар сургуульд орох вэ гэж бид нар чи ярьж байгаа таарна та. За ямар ч гэсэн манай геологч байхгүй. За ямар ч гэсэн шүтээстээр бүртгүүлээ гээл. Тэгээ өөр нэг сургууль байсан юм аа. Тэгээ Суйст орё гээл. Тэгээ Суйсийн бүжгийн анги руу. За ингээ 3 сургуульд бүртгүүлээ гээл. Тэгээд хувийн хэрэгээ авчаал нөгөө 2 сургуулийнхаа шалгалтыг өгөх гээд очсон чи өдрөө андраад очиж. Тэгсэн чинь болцсон ч илүү өнгөрцөн ч илүү. Тэгсэн чинь за нөгөө 2 дахь нь нөгөө 2 сургууль бодоол хоцорч байгаа ш шалгалтнаас. Тэгсэн чинь тэгээ Суйсын бүжгийн урлагийн сургуулийн юу гээд өдөрдмжийг аваад тэгсэн чинь ингээд ийм нэг мондын бүжиг бэлдэх хэвээр ингээд тэгдэг гээд ур чадрын шалгалт ингэж авдаг гээд. За тэгсэн чинь надад амар нийтдээ тэр үед л латин бүжгийн багш надад ингээд цаг ингээд хөсөлж өгсөн байгаа байхгүй манай эгч маань одоо ингээд санахаар яг ингээд латин бүжиг ингээд надад зааж өгөөд би тэрийг ур чадрын шалгалтанд ингээд бүжиглээд тэгж орж исэн. Яг намайг ингээд тэнд бэлдээд ажил дээрээ намайг дагуулж очиж зөө нэг юм жижигхэн ингээд толны урд бүжиг бэлдүүлээд яг тэгж шалгалтанд мөр оруулж өгчсэн. Чи шиг миш өөрсөл авч өгч юм уу? Яг тэгж Суйст орчихсон. Шүтээст ямар мэрэгчлэр сурах гэсэн. Геологчлын бэлгүй одоо бодоо. Тийм үү. Ихчийн мэрэгчлийг сурна гэж бодож байгаа байхгүй. Тэгээд нөгөө ихч маань өөрөө яг ингээ геологи хийгээд хөдөө ингээ яваад аим сонирхолтой ажилладаг гэсэн байхгүй. Тэгээд гэртээ ирэл ингээ чулуун мулуун ингээл гаргаж тавьж байвал. Тэгээд би бас геологч болно гэл зохион бичлэгчдэрээ бишдэг байсан. Тэгээд сүүлд өөрөө за чи юу бүжгэрэл гэд явах юм байна гэд надад тэгчихсэн байхгүй. Игч нүм. Тийм. Гэрийнхний дүгэл амир дэмжлэг түлхэж болсон юм биш үү? Тийм. Манай ихч юу н айгуу сайн түлхэж өгсөн. Яг ингээд намайг жирэмсэн заяо 2 дахь хүүхдэд дөрвөлөх гээд тэгж яхад амир том гэдтэй. Тэр Суйсын сургууль руу алхаад л бит хоёр. Манай гэр чинь бас хол нисгийн цаана бидэгсэн байхгүй. Тэгээд лавтуусан зуугаал очиод шалгалтаа өгөөл ирж ирснээр сандаг байхгүй.
Тэгэл тэгсэн чинь аяга хөрхөн шалгалтандаа тэнцээд бүр нийгмийг ярьж ихссэн. Тэгээд аяга хөрхөн яг бүжиглэх урлаг гэдэг ангид орж исэн. Тэгэл одоо яг ярьдаг штэ. Хоорондоо сочаал. Тэгжсэн да. Гэтэл манай ах болохоор намайг жүжигчин боллоо. Гэл тэгдэдэг хасаа. Талруугаа ер нь жоохон бас сонирхолтой болохгүй шүү гэл тэгдэг. Тэгээд яг бүжгийн сургууль оршлаа гэсэн чинь за гэл тэгчихсэн. Гэж хоёр нь хэд дэмжижсэн бэ? Их чинь одоо ингээд аль нэг бүжгийн сургууль явал зүгээрээ ингээд ч юм уу хооронд ярьж лээсэн байл гэдэг яадаг гэсэн бол. Тий. Ээж аа хоёр маань бол намайг баадаг бас амар юм дэмждэг байсан. Тий. Тэгээд манай аа болохоор бүр амниттэй би яг санаад идэх байхгүй. Би нэг хэсэг сургуулиасаа шилжээ 24 дэх сургууль сурчсан юм. Тэгээд тэр үед нэг цасан охины бүжиг хийжсэн байхгүй. Тэгсэн чинь надад ганцаараа би нэг чишиггүй үлдээд тэгсэн чинь аав надад яг юм чишиг гэртээ оёод яг бүжиглэхээс өмнө ингээд миний хөл дөмсүүлж ирсний би амар сайн санаад идэх байхгүй. Яг нэг цагаан ингээд даавуугаар ингээд чишиг ойцсон. Яг тэгээд ямар ч сан бүжиглэхэд бол амар дуртай байдаг байсан. Тэгэл би чи ер нь л ингээд бүжиглээл эсвэл дуулж муулж хүртэл тэмцээнд орно бас. Яг санаад идэх байхгүй. Ямар нийтдээ ер нь л гоцлол бүжгийн тэмцээн, хамлаг бүжгийн тэмцээн ингээл ер нь ингээл байж болох хөөрхөн тэмцээнүүдэд ингээл ороод явдаг. Тэгээд айгүй хөрхөн дэмждэг загварын тэмцээн гэл. Ер нь тийм нэг юм урлагийн тал руугаа ер нь тэмцээнүүдэд амар их ордог гэсэн. Тэгээд ам болохоор яг намайг төсдөг жилийнх нь 1 сард өнгөрч исэн байхгүй. Тэгээд яг ээж маань тэр үед жоохон уналтанд орсон байсан үе угаасаа. Тэгээл яг ихч маань яг одоо миний ирээдүг одоо шийдсэн гэх юм уу. Тийм. Төгсдөг жил юм байна тийм яг 12 11 дугаар анги штэ. Тэр үед чинь 11 дугаар анги төгсвөл. Та бүр амар бүжгэнд ер нь чадах юм байна, болох юм байна гэдэг мэдрэмжээ хизэнээс авсан бэ? Яг энэ л юм байна гэдэг ч юм уу. Эсвэл бол яг аясаараа яг ингээл цаг хугацааны ирэхээр болсоор байгаа л яг дуртай болоод би яг юм байна гэж мэдэрч ирсэн үү? Эсвэл бол яг тэнд нэг юм очиассан уу? Манай нөгөө 10 жилийн багш гэдэгжсэн шүү дээ. За би чамаг нөгөө жоохон гээд авахгүй гэж бодож исэн. Тэгтээ чамаг ингээд нөгөө дивжээд ингээд авъя гэдэгжсэн байхгүй. Тэгээд тэрийг бүжиг амар хэцүү бүжиг гэсэн байхгүй. Тэгээд бүжиг амар бэлтдэг бүр ингээд шүн хонж манж бэлтдэг сургууль дээрээ. Тэгээд тэр тэмцээнд амар хөрх амжилттай оролцсон байхгүй. Тэгээд манай яг дээдлийн ангийн 2 3 ах нар эгч нар гээд дээдлийн ангийн хүүхдүүдтэй ах эгч нартай хамт дивжээд орчихсон байхгүй. Тэгээ тэр үеийн яг тэр манай багшийн яг намайг сонгож авч байгаа шүү гэдэг нь амар ингээд тэр үед амар гой санагдчихсэн. Тэгээд дараа нь нэг юм хамтлаг бүжгийн тэмцээн болж исэн юм. Тэр үед чинь ингээд хэсэг ярмаг хаулын одоо 19 хавцаа дүүргийн сургуулиудын хаулын сургуулиудын тэмцээн болдог гэсэн байхгүй. Тэгвэл тэр үед бас яг юм латин бүжгийн тэмцээн болдог гэсэн юм билээ л дээ. Одоо бодохоор нэг юм хөөрхөн латин бүжиг хийдэг. Тэгээд тэр мэр дээр ингээд урд нь гарч ингээд бүжиглэж мүжгэлдэг. Нэмэр нийтдээ. Яг тэрнээс эхлээд айгүй юм ингээд болох юм байна гэд ингээд ботцсон. Тийм. Тэгээд хамгийн одоо нөгөө нэг сургуультай орчингуудаа бүр илүү гоё ингээд бүжигчин гэдэг мэрэгжил амар гоё юм биш үү? Гэт тэрийг бол яг 1-р курстээ орчоод нэг тэмцээнд орж исэн юм. Тэгсэн чи тэр тэмцээндээ би амар амжилттай оролцоод 2-р байранд орчдөг байхгүй. Тэгсэн чи бүр амар хөөрхөн боллоо. Тэгээд мөндэст орвоо. Тэгсэн чи манай багш чи амар хөөрхөн гоё хөлтэй юм биш тэгээд тэгдэг байхгүй. Манай одоо сарын багш. Тэгээл бүр ингээл урмаавал тэгээл тэрнээс хойш бүр ингээл ерөөсөө амар гоё явцсан юм байна. Хүмүүсийн яг нэг юм тэр үед одоо анзаарахдаггүй хэлсэн өгнүүд гэд яг ингээд надад ингээд шууд ингээд оттор маань ингээд ороод явцсан байхгүй. Яг тиймэрхүү. Тэнгүүд одоо яг та ингээд энэ зураг одоо дахиад гаргаад ингээд харах юм бол энэ үе та ингээд дуучин болсон яг ингээд дуулж эхэлсэн шалтгаан эргэн тойрны хүмүүс таныг харж үнэлээд авьяас чадварыг нь харсан учраас дэмжсэн. Тэгээ танд итгэл урам өгсөн учраас та үр дүнгийн харангуут төсөөснөөсөө илүү их ингээ үр дүн амсаад
болох юм байна гэдэг тэгэхээр одоо өнөөдөр хүртэл явж байгаа шүү дээ. Тэгвэл энэ үед ингээд бүжиг эхлүүлсэн шалтгаан бас ингээд багш нь байсан, эгч нь байсан. Тэгээ итгэлгүй яах бол гэж бодож исэн чинь чи чаднаа гэж ингээд явцсан чинь. Ер нь бол ингээд дэрэгдэх хүмүүсийн нөлөө бас айгүй ихэнтэй. Их байна. Тийм ингээд харахаар яг бүжиг эхэлсэн одоо өдийг хүртэл байж байгаа тэр шалтгаан, дуу эхэлсэн тэр шалтгаан, өдийг хүртэл байгаагийн шалтгаан тий. Одоо ингээд яг ингээд яриад ингээд ботсон ч амар хаттай байгаа байхгүй. Тий. Хажууд ингээд гоё ингээд яг гоё ингээд чиглүүлэх одоо чухал мөчт маань хүмүүс байгаад байгаа байхгүй. Тий. Яг ингээд амьдралын бас ингээд чухал мөчүүд шүү дээ тэр чинь. Тэнгүүд чиглүүлэг болж байгаа хүмүүс ингээд байсан байх гэдэг нь амар гоё санагдчихээн надад л. Тэг бодож байгаа юм байна. Харин тий. Сая одоо энэ хоёр ингээд огтлцож байгаа байхгүй. Таны эхэлсэн шалтгаан нь хин нэгний ингээд дэмжлэг танд өгсөн урмын үндсэн дээрээс та амар гоё өөртөө итгэлээ олж авсан. Угаасаа ямар нэг юм эхлүүлэхэд чи юм өөртөө итгэл хамгийн чухал байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүт яг тэр итгэлийг нь чи чаднаа гэж эхлэхэд. Тэгээ одоо яг тэрийг ингээд холбооцсон чи та шавнартайгаа яг тэгж ажилдаг болцсон юм шиг надад санагдчихэ. Тэгэхээр та одоо хамгийн хэлсэн шүү дээ. Би шавнарыгаа одоо жишээлбэл ингээл одоо саранхуу одоо би бас хүүхч одоо хэлдэг болсон байгаа байхгүй. Саранхуугч одоо жишээлбэл яг таныг гоё үлдээ ингээл магтсан ч та тэндээс нь итгэл урам авцсан шиг та хүүхдүүдээ гоё нэвдэнг зөвхт нь гоё ингээл хэлэлдэг. Тэнгүүд нь тэр хүүхэд одоо яг таны энэ насны үе дээр ингээ явж байгаа. Та тэр хүнд нь одоо сэтгэлд нь үлдэх хэмжээний үгийг ингээ хэлээ цааш хөтлөх одоо яг зүйлсийг ингээ тавьж өгч байгаа хүн ингээд эргүүлээд нөгөө байр суурийг ингээ тавьчихсан чинь одоо тэр хүмүүс жил хэдэн жилийн дараа амар тууштай юм да амжилт гаргацсан тий. Тэнгүүд яг тухайн үедээ хүмүүсээс ямар нөлөө авч ирсэн тэр зүйлээрээ дамжуулаад одоо та эргүүлээд нөгөө шавнартаа ханддаг хандлага ч юм уу тий. Харин тий. Яг яагаад одоо та ийм тууштай болцсон нь яг нөлөөлөл нь ингээ дахиад өргөжлөө гоё явж байгаа юм шиг. Тий. Тэгэхээр яг ингээд бодонгууд хүмүүс юу гэдэг амар хүчтэй байгаа хгүй. Тэр үедээ би ч анзаараагүй, тэр хүн ч анзаараагүй байгаа хгүй. Тэгэл ингээл тэр үгээр л ингээл миний ингээл нөгөө олон жилийн гоё тууштай ингээд байдал маань ингээд дэвсэгдээд ингээд явцсан юм шиг санагдчих байгаа хгүй. Тэнгүүд би одоо ингээд бодонгууд би болиё гэж юусоо бодож байгаагүй. Би бүжгээ болиё гэж юусоо ямар ч бодол огт орж ирж байгаагүй. Тийм аймаг сонирмогоц. Харин тийм. Одоо чинь бүжиглээ хэдэн жил болж байгаа лээ та? Одоо яг 12 оноос хойш шүү дээ. Тий 12 оноос эхэлсэн шүү дээ. 13 жил. Энэ хугацаанд болиё гэж бодоогүй. Болиё гэж бодоогүй. Би явахаа болиё гэж бодоогүй. Би явна л гэл дэрээ дэрлэл үлддэг байсан байхгүй. Би явахгүй бол болохгүй гэл. Би мөнгөгүй шүү дээ. Тэг гадаад тэмцээнд явах мөнгөгүй. Тэгэхэд л уйлсаар агаалцтай ихч маань тий цалингийн зээл аваад явуулдаг байсан үе байхгүй. Тийм. Бас тэгэл ихчийн цалингийн зээлийг авч иж л энийгээл тэмцээнд явал ирдэг байсан тийм л энэдтэй. Одоо бодохоор тэгэл хажуудах ихч маань, гэрийнхэн маань, хүмүүс маань тэгэл бүгд л амар гоё намайг амар дэмждэг. Намайг амар ойлгодог. Тэгэл ер нь гэртээ бараг л эрт ордог үе гэж байхгүй шүү дээ. Угаасаа бүжгийн сургууль, тэгэл бүжгийн тоглолт бэлтгэл чинь ямар ойрог хардаг үлээ. Гэртээ бараг л ингээл гой тусалж чадахгүй, яаж чадахгүй. Тэр үед ч гэсэн амар ингээл ойлгодог манай ихч. Ер нь хичээндээ 3 4-р курс хүртлээ. 3 дахь курс хүртлээ хамт амьдэрдэг гэсэн байхгүй. Тий. Тэгэл бас тэгэл хаяа загнуулна. Нэг тиймэрхүү үе ингээл бодогдчихлээ ер нь. Хэвээ гэртээ юу ч хийдгүү чи гээл. Тэгсэн ирнээл намайг дэмжээлээдэг. Одоо ч гэсэн амар дэмждэг. Одоо ч гэсэн ингээл тэмцээнд явлаа гэхэд л ингээл дэмжээл байж идэг. Тийм. Ард ерөөсөө л ингээл хизээд ч айгу хөөрхөн. Тэгэл одоо яг ингээд миний ирээдүй яг энэ байдалд хүргэх хамгийн одоо гол хүн маань бол миний төрсөгч байгаа байхгүй. Тэгэл манай төрсөн ах ч гэсэн ерөнхийдөө ингээл миний арт талыг бүр амар ингээд бат ингээд яг гоо ингээд хамгаалал ингээд байждаг. Ээж маань ч гэсэн ээж болохоор ерөөсөө зүгээр л дэмжээл комент төрөл булаастай шүү дээ. Зүрхээр булаастай. Тэгээл манай хамаатнууд байна бүгдээрээ одоо намайг яг ингээл анх тэмцээнд ингээл явах гэж хахад бүгдээрээ амар гой дэмжээл уулзаал дахлын 8-ын гих чинь тэмцээнд явах чинь ингээл бүгдээрээ ингээл цуглараал.
Тэгэл ер нь жоохносоо л ер нь тийм байсан юм байна. Төрсөн өдрөө дандаа ингээд нэг хамаатнуудыгаа дуудаж хийж мэддэг тийм байсан. Бүх хүмүүс ингээ ирж төрсөн өдрөө тэмдэглэдэг. Тийм байсан. Тэгээ ер нь амар юм би ер нь хүрээллээс ер нь ингээд ганцаараа байж чадахгүй тийм болцсон юм байгаа байхгүй. Тий. Харин эргэн тойрны хүмүүс яг одооний ингээ таныг бүтээхэд суурийн айгу тавьж тавьсан байна тий. Тэнгүүд одоо тэгвэл ингээ гэр бүл хамгийн чухал нөлөөтэй ингэжэл таны хувьд гэр бүл гэж яг таны тодорхойлолт төр яг юу вэ? Сүүлийн үед амар юм хамтдаа гоё цаг мөчийг өнгөрөөхийг амар ингээд хүсдэг болсон. Өмнө нь болохоор ажил гээл бэлтгэл гээл ерөөсөн анзаарахгүй. Бараг ховор уулздаг гэсэн байхгүй. Одоо бараг дүүний хамт төрсөн өдөр дээр ч очиж чаддгүй тийм ер нь байдалтай байгаад байдаг байсан. Тэгээд сүүлийн үед л бол болж өгвөл нь л хамтдаа ингээд гоё аз жаргалтай мөчүүдээ ингээд хамт ингээд хуваалцаад гоё ингээд байгаа үедээ очоод тий хоол хийж идээд гоё ширээний ард суугаад юм ярилцаад ингээд байхыг ер нь хүсдэг. Хамтдаа л ер нь ингээд байхыг ингээд амар хүсдэг. Яа тэгвэл юу ч тохиолдож болно гэдгийг амар ойлгосон. Маргааш ч юу тохиолдож болно. Харамсахгүй л байх хэрэгтэй. Тэгэхээр хамтдаа л ер нь байх хэрэгтэй. Уцаарч болтгой ярьцдаг тий. Очоод ээжтэй гоё туслаад ч юм тий. Ээжтэйг нэг хоол идээд ч юм. Ахтайгаа гоё юм ярилцаад тэг ч юм уу. Яг тийм байдалтай өнгөрүүлэхийг амар хүсдэг болж байгаа. Өмнө нь угаасаа ингээл хүмүүс ярьдэн штэ гэр бүлдээ цаг гаргаж чаддгүй ингээл тэнгдэггүй гэл. Яг миний хувьд бол яг адилхан битээр үед бол одоо яг сүүлийн үед бол айгуу сайн. Дүүнэртэй ч гэсэн манай хичээ хүүхдүүд байна. Манай ахын хүүхдүүд байна. Тэгэл дүүнэртэй ч гэсэн гоё гэл мэддэг чаддаг юм а хэлээд ярьж өгөх юмсан гэл тэгж боддог болж юм. Аль бол хамтдаа цагийг гоё өнгөрөөх юмсан гэл тиймэрхүү. Тань бодлыг миний бүх юм. Тань бодлыг хизээнээс ер нь бодож эхэлсэн бэ? Сүүлийн 1-2 жил нэлээс Сүүлд гэсэн юм шүү дээ. Сүүлд тий. Юу нөлөөлөв? Амар би нэг хэсэг амар уналтанд орсон гэх юм аа та юу гэх. Жоо сэтгэл зүйн тал дээр жоохон нэг тиймэрхүү зүйлд орсон байхгүй. Тэгэхээр хөө ингээд ганцаараа байхыг хүсдэг юм билээ. Ганцаараа байхыг хүсээд тэгсэн хэрнээ ганцаараа байхаар айгаад өөрийгөө яг юм юу мэдрээд байгаагаа илүү ингээд гүнзгий орох тийм үе байдаг юм шиг санагцсан. Эрт ч юм орой ч юм уу хизээ ч юм уу хинийгэнд ер нь ингээд уншаад ч юм уу сонсоод ч юм уу байгаа дангууд хүний амьдрал нэг тийм хэсэг үе байд юм байна. Яг тийм үе нэрсэн юм болоо гэж боддог байхгүй. Ганцаараа байх. Тийм, ганцаараа байх. Би ч одоо ганцаараа байсан үе баг ховор баг байж үзээгүй гэх юм уу. Гэхдээ одоо нэг айхтар ингээл ганцаар тусламжтай байхгүй л те. Зүгээр л өөртөө ганцаараа байх цагийг ингэж гаргах амар чухал байсан байхгүй. Тэгээд яг ингээд зүгээр л амрах ч юм уу те. Юу ч хийхгүй нэг өдрийг өнгөрөөх ч юм уу. Тийм юм амар дутагтаад байсан юм билээ. Тэгээд ингээд жоохон ингээд өөрлөгөө ингээд олон зүйлийг ингээд судлаад олон ингээд юм ингээд уншаад ингээд би ч юу нь яагаад вэ гэдэг тал дээр ингээд бодож эхэлж байгаа шүү дээ. Мэдрэх гээд тэгэхээр ингээд олон зүйл ингээд бодоод ирэх зүйлээд ийм юм дутагтаад байгаа юм байна. Ийм болохоор би одоо яг ингээд жоохон сэтгэл зүйн маань жоохон ингээд сонирн байна. Миний мэдрэмж жоохон сонирн байна. Би ийм байсан юм байна. Би хайртай хүмүүстэйгээ ойр байж чадахгүй байгаа юм байна. Тийм болохоор одоо ингээд байгаа юм байна. Их тийм бодогдож эхэлсэн. Ер нь тийм сүүлийн 2 жил. Одоо нэг юм яагаад байгааг нь мэддэхгүй юм мэдрэмжүүд ингээ хүнд ирдэм бэ. Юу болоод байна гэд нэг юм олон юм зэрэгцээд ч юм уу. Эсвэл нэг юм бие өвддөг ч юм уу те. Тэнгүү тэр нь нэг мэдрэмжүүд ингээ хурсантай холбоотой. Тэрийг ингээд тайлаад тэрийг гоё эдгэж байвал амар гоё амар тайван байх юм шиг санагдаад. Тийм сүүлийн үед бол жоохон юм
гоё стресс багтай амар тайван байвал надад илүү happy санагддаг болсон. Тий. Ганцаараа байж байхдаа маш олон зүйлсүүдийг дүгнж харсан гэдэг чинь шүү дээ. Тэнгүү тэр дунд гэр бүлдээ цаг зарцуулах нь чухал юм байна. Гэр бүлдээ анхаарал хандуулах нь чухал юм байна гэдэг бодол яг юунаас гэсэн. Нөгөө очих юмсан гэж бодоод л очиж чадахгүй. Уулзах юмсан гэж уулзах чадахгүй. Тэгээд тийм зүйл нэг олон татгатаад тахлаар гээд нэг жоохон нэг юм хэцүү болоод ирд юм лээ. Тэнгүү зүгээр л гараал очиод уулзах хэвээр болж таарч байгаа юм. Зүгээр л гараал машинаас агаал эгчэнд очих, ээжийн дээр очих. Тэгэх зүйлэл ингээл өөрөө хит их ингээл ажил би ажилдаа штэ гэл ингээл хойшлуулал. Тэ. Яг тийм л байгаа хгүй. Тэнгүүд тэгээд хүн өвдөж болно штэ. Ямар нэг юм тохиолдно. Тэнгүүд харамсахгүй байх юмыг л би хиймээр байгаа хгүй. Ихчийнхаа гоё зүйлийг хуваалцах, ярилцмаар байгаа юмыг нь ярилцах, дүүнэртэйгээ ярилцах. Тэр зүйлийг нь би тэгээд нөгөө хол байгаа тэрхээрээ дүүнэртэйгээ гоё ингээд нээлттэй ярилцж байгаа болчт юм лээ. Игч мэгчтэйгээ. Тэнгүүт ойрхоо ингээд ярилцаад ирэхээр ингээл ойр дотн болол гоё болол. Тэгээд бас жоохон юм жоохон хаалт үсгээд идэм лээ. Ахтайгаа ч гэсэн. Тэгэхээр ойрхон л юу нь уулзахгүй болвол болохгүй. Мэдрэмж төрөөд. Тэгэл тэгжиж би гоё ингээд болж байгаа процессуудаа ярьж өөрөө бас ингээд амар тайван болмоор байгаа байхгүй. Миний амьдрал юу болж юм, таны амьдрал юу болж юм. Тэ? Анаа та нөхөртөө гоё яаж юм ч гэдэг юм уу те. Тийм юм хуваалцах те. Яг тийм гоё зүйлүүд байх хэрэгтэй угаасаа. Тэр нь ингээд дутагтаад байгаа нь угаасаа ингээд нэг юм дотроос нэг мэддэгдээд идэм бил. Дутагтаад байна шүү дээ. Тэгээд ярилцсангууд аим гоё амар гоё мэдрээд те. Тэнгүүд чинь өөр яг ярилцах тий гоё ингэ сэтгэлээ нээж ярилцах үе байхгүй байхгүй. Тий. Бас хэр одоо баргийн хүнд очиод ингээл ярилцж чадахгүй шүү дээ. Тэгэхээр гоё юм дотроо хатгалдаг нандин гоё зүйлүүдээ ингээл ярилцаал гоё шүү дээ. Дотроо хадгалаад таахгүй. Тэнгүүд яг нөгөө түрүүчийн таны төгсдөг жил аав өнгөрсөн тий. Тэнгүүд яг тэр бас мэдрэмжийг мэддэг учраас одоо бас ингэ цаг хугацаа хэдий хол байсан ч гэсэндээ тий. Одоо харамсахгүй тул гэдэг бас мэдрэмжийг бас мэдрээд байсан гэсэн. Тий. Тэгээ манай ээж бас бас хэд удаа бас жоохон өвдсөн байхгүй юу. Тэгээд л манай ах бас жоохон юм дуулдаал. Тэгэнгүүт за ерөөсө хол ээж болохгүй шүү гэдэг юм бодол орж ирсэн. Тий. Холдож ерөөсө болохгүй. Тийм тохиолнууд ирээд исэн гэсэн. Тэгэл яг өөр үйлчлэгийг л хийсэн чи яг гоё амар амгалан хэрэгтэй зүйлээ олж аваад байсан шүү дээ. Тэггүй болохоор ингээл очихгүй гэл ингээл дотроо бодоод өөрөө шаналал. Тэгэл найзуудтайгаа ч гэсэн ер нь тиймэрхүү. Тийм. Хүү ер нь сэтгэл зүйн байдал амар доктортой байх нь амар чухал юм бэл. Өөрөө сэтгэл зүгээ ингээд доктортой байлгаж авч явах нь амар чухал. Тэгжтэй хүчтэй ингээд яг ингээд доктортой амар тайван тэнцвэртэй гэж ярьдэж ш хүмүүс. Тэрийг арга замаа олох. Тийм. За эдгээр зүйлсүүдийг харж мэдэрдэг болтлоо. Одоо би бүхий л хүмүүсийн одоо амьдралын 3 үед ер нь нэгээд одоо бас дээшээгээ одоо бүр дээшээгээ болох юм бол ингээд 4 үе ч гэдэг юм ингээд болж лээ л. Тэгэнгүүт одоо ч яг энэ өсвөрнээс за тэгээ одоо байгаа энэ үе болон энэ багнаас хамгийн хүчтэй юм нөлөөлөх юм шиг санагдав. 3 зураг дээр ер нь үндэслэж яриа явж байгаа. Өсвөр наснда тэгвэл ийм мэдрэмжтэй байсан юм байна. Шантардаггүй тийм хүн байсан. Тийм үү? Та яг энэ зургаа ер нь би яг ийм хүн байж дээ гэд нэг дүгнээд хэлвэл юу вэ? Тийм. Ер нь ирээдүгөө хизээч ингэж муугар төсөлж байгаагүй. Ерөөсөө л ийм тэгсэн ирнэ ирээдүйд ямар саад бэрхшээл ирэхийг ч мэдэхгүй тэгсэн ирнэ амиг хүчтэй ингэж дайрж ингэж тавшилж явдаг байсан санагддаг. Одоо тэгээл ерөөсөө
маш тийм өөрийгөө ингээд нөгөө нэг юм тэр байдалд ингээд тууштай ингээд байлгаал авч яваад байсан байгаа байхгүй. Гичнээ ингээд бас жоохон ингээд шүүмжлэлтэй жоохон юм онцгой зүйлүүд байсан ч гэсэн тэрийг ингээд мартаал явдаг. Тийм. Тухайн сэтгэл зүйн ер нь бас тухайн сэтгэл зүй тийм хэцүү зүйлийг бас ингээд мартдаг нь бас даваа тал байсан. Тийм. Одоо манай аавын өнгөрдөг ч гэсэн хэцүү. Одоо тэр үедээ нэг юм юу аваагүй гэх юм уу? Нэг амар хэцүүгээр ингэ тусгаж аваагүй ч гэх юм уу? Гэхдээ яг хуу мэдээж надад аяг хэцүү л дээ. Гэхдээ яг тэрийг ингэ нөгөө нэг юм чангаар ингэ туулаад гарцсан. Тэ? Ингэ бүр амар юм даун болоогүй. Тэ? Чанга байсан гэх юм уу? Одоо юу гэх. Тийм байна. Чанга юм байна тий. Чанга. Хэцүү байсан ч гэсэндээ тэрийг хэцүү байсан ч гэсэн сайн давж гарсан тийм ээ. Тийм сайн давж гарсан. Сайн байсан байна. Сайн байсан шүү. Тийм тийм. За тэгвэл хоёлаа одоо яг ингээд бүр багийнхан бүхий л зүйлсийг яг үндсийг нь аав ээж нь ингээд тавьж ирсэн үе. Зургийг аим хөөрхөс нэгтээд. За тэр шиг ингээд орё. Яг аав ээжтэйгээ зүгэх шиг нь тий. Аав нь ингээд жигчэн өрөөнөөс нь барьсан. Уус жоохтой амар хөөрхөн байгаа. Жигчэн өрөөнөөс бүр харчаад. Харин тийм. Амар хөөрхөн харин тий. Тэгтээ би энэ үед бас турцсан заяо. Турцсан гэдэг байгаа шүү. Тэрийг бас санаж байна. Би нөгөө яг мөтө үедээ амар бандгар байсан билий. Бүр ингээд юм бандайсан. Хүүхдүүд угаасаа л бандгар гэдэг юм шүү. Гэтэ бүр арай эдэн дүү амар нэттэй бандгар заяо. Тэгээ энэ үед бас мис болцсон байгаа байхгүй. Тэгээ манай би хэдэн настай байсан бэ? Одоо энийг 2 настай. 2.5 авч юм уу. Энэ үеийнхэн дурсамжийг ер нь сандгүй зарим хүмүүс сандаггүй. Баг сандаг. Тийм. Ер нь баг санахгүй гэх юм уу. Ямар ч байсан гээд амар дагаж уйлдаг гэсэн. Авч хоёроо ерөөсөө л дагаж л явдаг. Хаашаа явна уу дагаж явна. Ангийн уулзалтай, ажлын уулзалт ерөөсөө явахгүй газар байхгүй. Тэгэл үлдээч гэл юм бол тэгэл ирхэн эртлэн уйлаад сууж идэг гэсэн. Айгуу сонирмаа. Тэгсэр би өөрөө сандгүй. Тий яг угаасаа яг тиймэрхүү юм сандгүй тохиол зөндөө шүү. Айгуу сонио. Ямар онцлогтой хүүхдтэй байсан бэ? Ингээд хүүхдүүд чинь байгаахтаа ингээд амар сонирхолтой онцлогтой хүүхдүүд байдаг шүү дээ. Би бол багтаа ингээд юм хом ингээл тэгээ дэлгүр орвол энийг авъя гэж авчихгүй бол хоошоо саваа унцдаг гэсэн. Бүр тийм гэж аахгүй. Ингээл тэгснээ ингээ маавас нэг өөр нэг ярьжсэн чинь манай их тэр намайг өсгөжсэн нэг ихч маань чи ингээ тэгээд дэлгүрт дээр ингээ хоошоо саваа унцдаг гэсэн чинь манай ээж тэр ихчийг ингээ өсгөжсэн хүн чи ч гэсэн ингээ саваа унцдаг гэсэн. Тэгээд тас амар сонирхолтой хүн тас нэг юм баг насанда сонирхолтой юм онцлог байгаад идэх юм багтаа амар өөр үйдэг шүү дээ. Онцлог ярьжсэн үү? Яана мэдгүй байна. Нэг ийм хүүхдтэй байсан ч гэдэг юм уу те. Тэгжилжсэн нэр нээж нь их чинь ах нь. Ямар тааш нөгөө баг болохоор айлын баг болохоор ерөөсөө л амар хайрын дунд төсцөн. Манай ах их ч хоёр надаас нөгөө хол зайтай байхгүй. Тэгэл намайг уйлангууд айл идэ очиод ингээл нөгөө нэг үлгийн мүлгийг тайлал ингээл хураалж ингээ байж идэг байсан гэдэг байхгүй. Тэгээд амар юм хүний ингээ гараар л ерөөсө хамт л явж ивэл надад амар юм жаргалтай. Тэгээ ингээд амар нийтдээ манай хагч хоёр ингээд хоошоогоо ингээд нөгөө нэг модон дунд ингээд тоглох гээд манайх нөгөө биокамнат гэдэг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө нэг сонгон амралт туулын эрэг гэр ингээд би ингээд өссөн байхгүй. Тэгээ тийшээ ингээд халуун нар ингээд дагуулж явсан гэж аахгүй намайг тоглоод дүүгээ аваад гар гэдэг байсан юм байна л. Тэгсэн чи би ингээд нашсан. Өөхөрх. Тэгээд наршсан ч биш наршснаа мэдгүй ах ч өөр наршуулснаа мэдгүй ам цангаад байна гэж гисэн чи манай ах голын уус хотгож тэгээд ингээд толгой ингээд уулгаал тэгэл явж идэг бүр тийм яг гараар л ингээд өссөн тийм хүүхдээсэн гэж аахгүй. Тэгсэн чинь ямар сандал нөгөө нэг манай ихч нөгөө нэг үүрж явж байгаад намайг ингээд тархиар маань ингээд савуулаад тэгээд тэгснээр чив чимээгүй л гэртээ орчдөг. Ерөөсөө л ах ихчтэйгээ аав ээжтэйгээ гадуур ингээд хамт гараал явж ивэл надад амар юм жаргалтай тийм л байсан байгаа байхгүй. Ерөөсөө ганцаараа үлтгэл хүсдэггүй байсан юм шиг байна. Тэгээ одоо бас нөгөө нэг ингээд яг ингээд хамтдаа ерөөсөө ганцаараа байж чадахгүй тийм байсан байгаа байхгүй. Тэгээл одоо бодонгууд яг ийм хамтдаа ийм дандаа ингээд хамаатныхантайгаа гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа ингээл
мойл түүдэг заяа. Мөөг түүдэг, амар их юм нөгөө ингээд гоё юмнуудыг загас бэрдэг. Яг тиймэрхүү зүйлд ингээд багасаа айгуу дуртай. Тэгээд толны өмнө бас амар эргэлддэг байсан гэсэн. Тийм үү? Толны өмнө амар эргэлддэг. Тэгэл дуу айлж маялал ингээл жоохон ингээл нэг тийм жоохон айлгууд. Тий. Нэг тиймэрхүү. Тэгээд надад яг манай аав нэг 2007 он гэдэг чи одоо би хэдтэй 8 настай юм уу 9 настай юм уу? Үгүй 11 настай юм уу? Яг өсвөр наснд эхлэжсэн байсан байхгүй. Надад яг ийм тэмдэглэлийн дэвтэр бэлэглээ. Тэгээд тэрэн дээр айгуу гоё юм яг ингээд 5 ийм бадаг 4 мөртөө шүлэг бичиж үлдээсэн байсан. Байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр бүр яг амар хөөрхөн ингээд анх төрөхтэй ингээд би ч 2750 төрсөн байхгүй. Айгуу жижигэн төрсөн. Тэг ингээд алганд ингээд багтахгүй баг тий алганаас жижигэн тийм охин төрсөн гэдэг аахгүй. Эхний 4 мөрөн тийм утгатай. Тэгэнгүүтээ ингээд айгуу ингээд хөөрхөн ингээд өсөж том болоод аав ээж ах ээжийнхаа ингээд хайр инэрлийг ингээд хүлээсэн. Тэгэнгүүтээ одоо ингээд нөгөө чаддаг мэддэг зүйлээрээ айгуу гоё ингээд бусдад ингээд тустай гоё юм одоо урлаг спортороо амжилттай тим яваарай гэд ингээд бичсэн. Тэгэнгүүтээ үн мөнх ингээд жаргалтай гэ амар гоё ингээд амьдралын маань ингээд аз жаргалтай ингээд байлгах тим нэг мөртөө. Тэгээд аав ээж ах чинь бүгдээрээ ингээд чамд хайртай шүү гэд яг тим ингээд утгатай юм шүлэг ингээд бичиж үлдээжсэн байхгүй. Тэгээ тэрийг би ингээд заацалсан. Яг би ингээд нөгөө яг тэмдэглэлийн дэвтэрнийхаа эхний хуудсыг ингээд ураад гээд аваад үлдсэн байдаг гэсэн байхгүй. Тэгээд манай өвн надад заацалж өгөөд бид хоёр хамт ингээд амьдраад тэгсэн чинь яг тэрийг ингээд одоо яг орныхаа хажуу тавьдаг байхгүй. Тэгэл ингээд уншингууд бүр яг миний амьдралыг ингээд өрөөгөөд амар гоё ингээд гоёор ингээд амар гоё ингээд бичигтэй хүн байсан байхгүй. Наа дарамлтаад ингээд өсөн амар гоё ингээд бичдэг. Яг тэр ингээд амар гоё яг тэмшүүлэг ингээд байдаг. Аавас үлдсэн ганц гоё нандин зүйл яг тэр. Тэрийг ингээд уншаад хаяж хэцүү үедээ уншаал байлаа. Ээж мэж уншаал, хагч мэгч уншаал. Тэгэл амар гоё идэг. Тэр бас айгүй гоё. Тэгэхээр яг ах ээж аав ээжийн сайхан хайрын дунд бөмбөрч өссөн. Тийм ээ. Одоо яг яах вэ ингээд сонсонгууд ингээд маш олон жаргалтай сайхан мөчүүдийн талаар ингээд хуваалцчих тийм. Тэгэнгүүт энэ амьдралын хажуугаар ингээд хүн болгон л ингээд алдаатай оноотой маш олон бэрхшээл тулгарч байгаа тийм. Яг энэ үедээ заяа ингээд таны бас ингээд хүн чинь ингээд сөрөг зүйлийг ингээд марцахгүй ингээд үлдээчдэг юм шиг. Тэгснэ хамгийн их сайхан дурсамж үлдээдэг ганц хоёр дурсамж сандаг ч юм уу тийм. Тэнд нэг тийм дурсамж байдгүй ер нь хамгийн мартагддгүй нэг юм жоохон хэцүү байдаг ч юм уу те. Жоохон хэцүү юу? Аав ээжийн харилцаа жоохон хэцүү. Ерөнхийдөө. Өмнө нь бол би ерөөсөө хаа ч хизээч ингэж ярьж байгаагүй. Тий. Анх удаалаа бага насаа ярьж юм. Тийм тэгээд аав ээж маань жоохон хоорондоо жоохон амрын айцтай өдрүүд бас байдаг байсан. Тэгэл ах ээж хоёр маань нөгөө нэг том болоод ажил хийгээд сургууль сурахгаа явцсан. Би тэгэл ерөнхийдөө ганцаараа. Тэгэл орой орж ирэхэд амар хэцүү байдал ингээл хугтаж авдаг ч юм уу. Тэгэл аавыг ингээл нөгөө нэг орцоор ингээл орж ирж чачаа айдаг ч юм уу. Нэг яг нэг тиймэрхүү жоохон тийм үед бол бас амар хэцүү. Тэгэл ээжтэйгээ хуцаа аваад ах их руу гач юм уу тий. Ээжийнхаа ах их руу явдаг ч юм уу. Нэг тийм үед бас л жаа хэцүү байдаг гэсэн. Тий. Тэгэл ахагч хоёр ирчүүл амар жаргалтай. Ерөөсөө тэр байдалд аяхгүй ингэж үгээл тий. Нэг тиймэрхүү. Бас жоохон юм тогшин ууртай хүн байсан. Тий. Манай ээж болохоор уг нь бол бас хамтдаа л ингээд нэг амьдралыг ингээл босгоол хоёлаа хамтдаа л бараг юужгүй байж хатаа л ингээл хамтдаа амьдэрсэн. Тэгэл нэг юм яагаад идэг байсан юунаас олж зөрчүүлдэг байсныг сайн тэр үед бол мэдэхгүй шүү дээ угаасаа. Хичээл тараал орох
авах гингүүд л жоохон айцтай. Тиймэрхүү. Тэгтээ тэр нь бол баг сүүл рүүгээ жоохон тасал болж юм уу тий. Тиймэрхүү. Том болоод ирсэн чинь жоохон тоохоо болж мэлдэг ч юм уу. Нэг тиймэрхүү. Тэгэл би нөгөө нэг ганц уурыг нь дардаг. Тэгэл нөгөө усыг л хөлөө нугааж өгч мөгөл нэг жоохон ингээл нэг юм хөөрхөн уурыг нь дарах гал амир хичээж мчээдэг байсан үе юм амир санагддаг. Гагнуур хийдэг гэсэн байхгүй. Гагнуур чинь тэр үедээ нөгөө үйлдвэрт ажилладаг бас хэцүү ажил хийдэг гэсэн. Тэгэл тэр үед чинь бас цалин бас хэдийг авдаг байсан сайн мэдгүй. Тэгэл дотроо нөөсөн, буцаж ирсэн. Тэгэл хоолтой хоолгүй гэл олон л бас өдрүүд бас өнгөрчээсэн. Тийм. Тэгтээ тэгэл угаасаа хүмүүс юм чи харахтай тэгэл тэр үедээ харахлаа. Ямар ч байсан нэг уйлал нулимсаа туслуулаад талхныхаа савыг ингээл өвчсөн нэдээ сууж исэн аа санд ямар ч тач. Яг нэг тиймэрхүү өдрүүд бол бэ. Тэгээд жаргалтай үе нь бол мэдээж гоё. Бууз чимхүүлхийг заалгаал хамтдаа. Манайх нөгөө нэг гэртээ гал төлдөг байсан болохоор нэм гэрийн уур амьсгал нэг юм дулаахан нөгөө байшинт ч гэсэн орон сууцнд ч гэсэн тэр үед чинь ингээд нэг юм гал төлдөг байсан штэ манайх. Тийм бид гэсэн баг. Тэгээл тоогоод өрөн манштай цай мэддэг. Тэгж идэж мэддэг. Тэ гэл цалин буулаа аймар гоё ингээл чихэр мөхөр авчирдаг те. Диско бичэн тэр үед ч угаасаа яг л нэг альбом гол диско хоёр надад бүр амар юм үйдэг хөөх. Талин буулаа гэл. Тэгэл малгаан дотроо нууж муцсан. Тэгээд тэрийгээ намайг хичээлээс эрэнгүүтээ өгч мөгдөг. Яг тийм нандин. Амар гоё нандин те. Тэгэл тэрийгээ гоё идэж мэдээл. Тэнгүүтээ бас гоё нэг аав яг юм төмөр шүүгэн дотор миний төрсөн өдөр өрчлөө. Нэг Барби ингээ авцсан. Тийм жоохон том ингээд нэг том Барби байдаг шүү дээ. Яг тэрийг ингээл авцсан тэрийг надад өгч мөгөл. Яг тэр мөр аим хөөрх гоё. Одоо л яг ингээл санагдчихэв. Тэгээд загас барьдаг. Манайх чинь бас амар тийм байгалийн одоо юугаараа гоё хооллож ирсэн. Мөөг жуу цай энэ төр төгж мөдөг. Манай ээж аваар өглөө гараал явцдаг. Тэгээл загсаа барайл. Загас идэн. Загсны мах бол айгуу сайн идэж өссөн. Багадаа бол айгуу дэжгүй эрүүл өссөн гэж юу н боддог. Тийм тэгэл усан сэлдэг. Жимсээ өөртөө түүгээд дараад идээд ингээд байцдаг. Тийм. Нөгөө хотод гэхээс илүүтэй одоо хөдөө өссөн гэх юм уу? Одоо хотын хөдөөл гэж ярьсан юм л да. Одоо тэр био кабинетик. Тийм. Манай тэр одоо биогийн хэсэг ч аюу гоё штэ. Яг гол урсдаг. Тэгээд яг ингээд хоошооноо жимсний моттой. Мойл урган, үрэл урган, 7 гон ургадаг. Ямар гоё. Тийм. Яг тэгдэг. Тэгэл мойлыг бол өстой. Сайн идэж гисэн. Тэгэхээр угаасаа сайн ирүүл тий гадаагаар нь ирүүл, байгаль нь ирүүл, тэр үдж угаас л ирүүлээсэн. Тэгэл найзуудтайгаа тоглол гадаа тоглол. Гоё ээжтэй. Энэ бага насны, өсвөр насны энэ дурсамжууд хүнд ингээ амар айгүй том хувийг эзэлдэг юм шиг надад санагдаад тийм аа. Одоо ингээд одоо зүтгэж байгаа бидний юу хийж явж байгаа хин нэгэнтэй харилцаач гэдэг юм уу те. Багт ямар суур ингээд тавигдаад амьдрал маань ямар яснаас ингээд шалтгаалаад хэрвээ бид нэр ингээд багт амар нэг хэцүү зүйл тулсан бол тэрийг том болоо хин нэг гарахгүй ч гэдэг юм уу те. Ингээд анхаардаг хардаг ажилдаг болцсон ч гэдэг юм уу те. Тэгтээ ингээд нөгөө гүндээ гэх юм бол нэг юм одоо хүртэл ингээд тэр ярихад нэг юм хэцүү ч гэдэг юм уу санагддаг ч гэдэг юм уу. Тэгт юм байгаад идэг штэ. Тэнгүүд яг таны хувьд одоо багтаа үдчихсэн энэ том одоо эзлэх хувь танд одоо юм зүрхэнд чинь яг ямар тусдаг вэ гэдэг юм уу та тэр хэцүү байсан үе ер нь амжилттай давж гарсан уу эсвэл яг давн туулж байгаа юу тухайн тэр одоо бэрхшээл саад бэрхшээлч гэдэг юм уу те. Давн туулаад явж байгаа юм билий.
нөгөө нэг одоо хүнд үлдэнэ гэж ярьдаг шүү дээ. Яг тийм үеийн сэтгэл зүй үлдсэн байж байгаад ингээд илэрдэг. Тийм айдас ингээд илэрдэг гэж байдэн шүү дээ. Яг тэр үед нь ингээд илрээд идэм лээ. Одоо чинь багадаа яг тийм байдлыг ингээд мэдрээд өссөн болвол ямар нэг юм нас ингээд нэг юм хайрлагдахгүй байх мэдрэмж ингээд авч мавдаг ч юм уу тий. Яг тийм байхаар ингээд нэг юм амар нэг л ундууцчдаг ч юм уу нэг тийм мэдрэмж ингээд төрж мөрдөг. Ингээд багадаа ямар ингээд байдалтай байсан яг тиймэрхүү байдал ингээд том болохоро нэг тийм мэдрэмж ангууд ингээд тэр нэгээ сэтрээд байдаг. Тэгээ тэрийг ингээд эдгээгээд ингээд даван туулаад явд юм билээ ер нь. Тэгээ нөгөө манай аавын өнгөрдөг үе бас амар хэцүү байхгүй. Тэгээ тэрийг бас ингээд биеэр ингээд тулцсан болохоор одоо тэр нь бас ингээд айцуулаад үлдсэн. Тэгээ тэр айцаа бас амар ингээд даван туулж явж байгаа юм билээ. Тий. Яг тэр айц маань одоо ингээд ямар нэг юм болчих үе хүний амьдралд ямар нэг юм жаргал хажуугаар зовлон байдаг шүү дээ. Яг тэр нь ингээд хинч мэдгүй хахад ингээд ирчдэг байхгүй. Тэнгүүт яг тэр байдлаас л амар айдаг би. Тийм. Хизээч юунд тохиолдож ингэж болох тийм ингээд юунд би ингээд өөрийгөө ингээд бэлэн байх хэрэгтэй ч гэдэг юм уу яг тийм байдалтай ингээд бодоод байт юм санагддаг байхгүй. Тэгэхээр одоо би яг ингээд хэлдэг байхгүй. Ирээдүйд ингээд хинч ямар ч байдал ямар ч юмыг үзэж болно. Тэгэхэд чи өнөөдөр ингээд хайртай хүмүүстэй маш гоё ингээд өнгөрөөж болох юмыг уурлаад ч юм уу тий цайгаа бариад ч юм уу тэгж өнгөрөөвөл амар хайран байгаа зү. Амар тэнийг асуудал байгаа зү. Тэнгүүд бити юм байлгыг бити тгийч гэж амар хүсдэг байхгүй. Тэгэл хаандаа битэр жоохон ингээл үг солихгүй ч өдрөө штий. Тэгмээргүй санагтаал. Тэгсэн юм нэ бас мөчөөгөө өгөхгүй бас ядаргаатай тэрнээс жоох хэц. Тэгмээргүй санагтаал. Тэгээд би нөгөө амар юм айц авсан байхгүй. Тэгэл манай ихч хэлдэг байхгүй. Чи угаасаа ингээд биерээ ингээд үтцсэн болохоор чи ингээд амар айцтай байдаг. Тэрийг чи угаасаа мэддэг. Одоо ингээд тэр чин чиний амьдрал бас амар нөлөөлдөг гэдэг тэгээд байхгүй. Айц гэдэг юм бас амар жоох хэцүү. Нэг сэтрхээрээ жоохон идэх гэдэг. Тий. Бидний одоо өдөр тутмын одоо таны гаргаж байгаа тохиолдож байгаа зүйл дээр ирэх тэр зүйл дээр найц нэмэгдэнгүүт яг ургуулж бодохоос ихсүүлээд амар хитэх ургуулсан юм бодох гэдэг чинь амар бас хортой юм байлээ. Стресс тавтуулдаг. Шууд ингээд нөгөө амьдралын ингээд гоё гэдэг юмнуудыг ингээд утгагүй болгочдөг. Айгуу муухай. Тэгэхээр айгуу сайхан тайван байхгүй болохгүй. Өөрийгөө нөгөө нэг тэр бодлуудаас зайлсхийлэх аргыг сурах. Тэ тэгэхгүй бол ингээл бодоол авилна айгуу бас тэрэндээ автагтаад айгуу муухай. Тэ нэг хэсэг бол жоохон хэцүүсэн. Тийм яг тэр 10 жилээ төгсдөг үе бол одоо бодоход бол яаж давсан бэ гэмээр л бараан. Тий. Яг одоо зовлон гэдэг чинь олон л доо. Гэтэ угаасаа хацгын зовлон гэдэг чинь хамгийн хэцүү шүү дээ. Тэгэхээр хацгын зовлон яг тэр үхлийн одоо яг ингээд нэг юм үхэлтэй нүүр тулж байгаа яг тэр процесс гэдэг амар хэцүү байхгүй. Зүгээр ингээд сонсно гэдэг чинь өөрөө өөр. Яг ингээд тэр процессыг харна гэдэг тэр бол үнэхээр байж боломгүй муухай зүйл тий миний амьдрал. Тэгэхээр хизээч ирж болно гэд би өөрөө ингээд дотроо ингээд хотлцсан юм шиг л. Яг тэр ингээл юунаас хойш үйл явдлаас хойш кодлогдоод ингээд тархин дотор тий тэгээд бас амар эрүүл мэндэд аягүй сайн анхаарах хэрэгтэй байна гэл бодвол. Одоо аав ээж маань үед тэгэл ажил гэл хүүхдүүдээ хоос онолчих юмсан гэж л бодож байгаа шүү хөрх юмтад. Яаж эрүүл мэндэд анхаарч байх цаг зав байхгүй л байсан болол тэгэл
тийм үетэй нүүр тулсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо хүүхдтэй болохоос өмнө ч юм уу тий гэр бүл зохиохоос өмнө айгуусаа өөрийгөө гоё эрүүл байх тал дээр айгуусаа анхаарах хэрэгтэй байна гэж юу бодож байгаа. Тэгэхээр яг ингээ харахаар тань тохиолдсон бүхий л зүйлсүүд яг одооний таны энэ харж байгаа үнцгийг ингээ бүрэлдүүлсэн хийж байгаа бүхий л зүйлтэй ингээ хин нэгний нөлөө таны амжилт гаргахад ч ингээ хэрэгтэй болдог. Хэцүү үед чинь ингээд бас ингээ даваа гарах тэр сэтлийг ингээ төрүүлдэг. Гэтэ тэр тулгарч байсан хэцүү тэр уналттай зүйл нь одоо таныг ингээ тэгж болохгүй шүү гэдэг бодлыг ингээ төрүүлж ийн гэдэг чинь өөрөөс тэр бодол чинь өөрөөс ингээ айгүй хэрэгтэй бодол энэ тий одоо тэгжсэн учраас би одоо ингэх хэрэгтэй юм байна гэдэг бол өөр аим гоё юм. Бас нэг дараагийн шатны үйлдэл гэж харахаар энэ тий. Тэнгүүд яг тэрийг одоо давж гарч байгаа юм шиг санагдаж ин гэдгсэн шүү дээ. Яг яаж давж гарч байгаа юм шиг тань санагдаж байна. Юу тусалж юм уу? Гомдол гэд нөгөө яач тийм лээ. Амар их нөгөө хүнийг гэд багшруулад ингээд бүр ингээд нэг юм ингээд чулуу шиг болгочдөг. Тэнгүүд яг тэр гомдлоо ингээ хүн тайлах хэвээр. Ямар нэгэн байдал дээр айгу муухагаар илрээд байдаг. Хизээ нэгэн цагт угаасаа ямар нэгэн гомдол бол илэрнэ. Өвчин болж ч юм уу, ямар нэгэн муухагаар ч юм уу тий нэг тийм байдлаар илэрнэ. Тэрийг л ингээл эдгэхийн тулд сэтгэл зүгээрээ даван туулах хэрэгтэй. Гэхдээ би одоо бас яг ингээл яг гомдлоо яг бүрэн ингээл тайлж ингээл чадаагүй л л да. Ингээл дотор маань яг ямар гомдол байгаагаа би мэдэхгүй. Тэгсэрнээ би гомдоод идэг. Би хинд яагаад гомдсноо мэдэхгүй. Тэгсэрнээ би гомдоод байгаа байхгүй. Тэ жижигхэн юм дээр ч гэсэн хүн гомдсон байдаг. Тэг тэрийг ингээ бүрэн тайлж иж ингээд нэг ин цээж энэ хэсэг ингээд амар гоо ингээд нэг юм тайлгдах юм санагдаад байдаг байхгүй. Тэгэл хүн ингээд хэлдэж штэ. Ингээл нэг юм цээжин дээр нэг юм ингээд байна гэл тэ хаяа ингээл кино мэн үзэж ангууд ингээл найзууд дээр ингээл уйлал ингээл нэг тийм кино мэн байдаг штэ. Яг тийм юм байд юм бэ лээ. Тийм. Яг тэрийг ингээд сэтгэл зүгээрээ даван туулаад байгаа байхгүй юу? Тэ? Сэтгэл зүй маань яг тэр байдлыг энэ удаан үргэлжилж болохгүй шүү. Удаан үргэлжлэх юм бол энэ ингээд байгаа дэвэл нь чамд эсрэгээрээ муу болохоор чи одоо энийг сайн тайлах хэрэгтэй шүү гэдэг ингээд юм цаанаасаа ирээд байгаа байхгүй. Яг тэр ингээд дохио илрээд идэв юм санагдаад байгаа байхгүй надад. Тэгээ тэрийгээ яг ингээд гоё имжлээд өөрөө яг яаж ямар аргаар ингээд гоё тайлж болж ийн гэ тэрийгээ арга замаа олох. Би бол одоо бас хайгаал явж байгаа. Гэтэ бас жижигэр бол тайлж байгаа гэж юу бодож байгаа. Олон зам байд юм билээ л дээ. Тэ? Бясалгал ч юм уу те ямар нэгэн байдлаар гоё одоо имчилгээ ч юм уу те сэтгэл зүйчтэй уулзах ч юм. Тэгээ бол өөрийнхөө яг дотор байгаа зүйлийг гэтээ нээх хэрэгтэй. Гэтээ ярихгүй бол нэгддэг юм билээ. Ямар нэгэн байдлаар хүнтэй ярилцж нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол жоохон хэцүү. Эргээд хизээ нэгэн цаг сэтгэл зүйн асуудалтай нүүр тулгарна. Эхэнд таны хэлжсэн та ямар хүн байхыг хүсэж гэсэн чи хүчрхэг гэмхтэй байхыг хүсэж ингэж байгаатай. Тийм. Одоо ингээ амар нийцж байгаа юм санагдаж байна. Та яагаад ингээ хүчрхэг хүн байхыг хүсэж байгаа юм бэ гэдгийг баг сая ингээ хариулт болж байгаа юм шиг санагдаж байна. Тэ яагаад ингээ хүчтэй байх гэдэг юм багтаа туулж өнгөрүүлж исэн зүйлсээс хамааралтайгаар одоо өдөр тутамдаа үйлдэл хийхэд нөлөөлж байгаа тэр харж байгаа учраас ягаад ч зүгээр өөрөө анзаараагүй байтал зүгээр нэг тийм мэдрэмжтэй. Тэгээд эдгээр зүйлсүүд нь хоримтлагцаар байгаад таны хүсэл өөрөө хүчрхэг гэмхтэй. Болохыг хүсэж байгаа юм шиг те надад яхаа бас нэг тэгж харагдлаа гэх юм. Тий. За та тэгвэл яг энэ багийнхаа зураг харж байгаад ер нь яг энэ багтаа ямар халуун байсан одоо ер нь яг ингэж үрслээд хэлвэл яг энэ байгаа халуун бол яг тийм халуун байна да гэд хэлүүлээ танд юу гэж харагдаж байна? Аим хөргийнэн ерөөсөө л амьдралыг амар аз жаргалаар амар төсөөлдөг. Тийм амар юм муу юмэг урьдчилж боддгоо. Тэгэл өөрийнхөө байдлыг
айгу гоё хүмүүстэй, гоё найзуудтай, гоё одоо зүйлийг хийж ингэж өнгөрөөжлээвэл ингээд нөгөө маш ингээд гоё сэтгэл нь ингээд тайван байдаг байсан. Яг тийм. Тэгээ одоо ч гэсэн яг ингээд нөгөө нэг юм ямар нэг зүйлийг ингээд нэг муухайгаар байлгахыг хүсдэг. Өөртөө гоё л байх. Тийм. Одоо тэгтээ ингээд нүдийг ингээ харахаар өвнөтэй гинэ байгаас. Өвнөттэй. Тэгэл яг юм ах их чинь аав ээжийн хайр өссөн. Тэгэл ерөөсөө маш тийм хөөрхөн юмны ингээд ардаас амир юм сайн хөөцөлдөж ингэж явдаг. Тийм ээ. Одоо бас яг тийм байхгүй. Тэгсэр нөгөө юм өөртөө амир юм яа гэдгүү. Гоё ингээд нөгөө болгочих юмсан гэдэг амир тийм бодолтой. Тийм. Ерөнхийдөө. Тийм. Тэгэл бас амир юм сайн юм нөгөө нэг зааварчилгааг амир дагдаг. Багшийн үгийг амир дагдаг. Тий. Яг тийм байсан би. Одоо ч яг тийм. Нөгөө нэг хүү ингээ зааварчлаад намайг чи ингээ шүү тгий шүү гингүүт би ингээ гүйцэтгэлэг айгуу сайн хийж чаддаг. Тийм. Одоо тасгалжуулалтанд айгуу сайн тамирчин байж чаддаг гэх юм уу? Нэг зөв жишээлгүй шүү дээ тий. Амьдрал дээр ч гэсэн ер нь бол айгуу сайн заа зөвлөдөг хүн байвал би бас яг ингээд дагаад яг тэр ингээд юмар нь айгуу сайн явж чаддаг. Тийм. Тийм хүн. Ер нь бол нөгөө хүний үгнээс гардггүй гэх юм уу? Айгуу сайн юм дуулгартай. Тийм хүн. Тэгэхээр яг энэ үе дээр болохоор айгуу гинэн яг ингээд аав ээжээ ингээд дагаж явдаг айгуу хөөрхөн яг тийм үе дээрээ байж байгаа да. Тэгтээ ингээд харж исэн зүйлсүүд дээрээ ингээд нэг юм ер нь бол нэг юм бас л хайрын донд ингээд бөмбөрч өссөн тий. Тийм ингээд хүүхд байсан бол дараа нь яг тэдгээр суурь ингээд тавигдсны араас тэр зүйлсүүдийг хүчтэйгээр даван туулахад тий тусалж исэн өсвөр нас байхад яг эдгээр зүйлсүүдээр ингээд бүрэлдэхүүн бий болж байгаа яг энэ халуун яг одоо хүчтэй халууныг амир хүсдэг болцсон нэг ийм 3 үеийн зураг хоорондоо хэлхээтэй үеийн зургууд тий яг энэ хоёр зураг одоогийн үеийн халууныг бүрэлдэхэд 100% ийм хамааралтай ийм үе гэж харлаа. Тэгээд яг хамгийн төгсгөлийн асуултан дээр би яг таны амьдралд иржсэн хамгийн үнэтэй сургамж хинээс эсвэл ямар мөчөөс байсан гэж та ер нь бодож ийн ингээ эргээд харахад. Одоо хүн ингээд маш амжилттай ингээд үе байгаа шүү дээ. Угаасаа хүний амьдрал амжилттай үе ирнэ. Тэр үедээ угаасаа хүн ингээд нөгөө нэг юм өөр хүний үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй ч юм уу. Яг тийм жоохон хараад эхэлдэг юм шиг байна лээ. Яг тэр үедээ хүний одоо хүмүүсийн хэлж байгаа шүүмжлэлийг маш сайнэр хүлээж авах хэрэгтэй. Тусгаж авах хэрэгтэй юм байна лээ. Тэгээд өөрөөрөө биш. Тэгэл өмнө нь чи ямар ажил хийж исэн? Яг тэрийгэ өргөжлүүлэх хэрэгтэй. Чи юу хийдэг байсан? Яг тэрийг өргөжлүүлэх хэрэгтэй. Чи өмнө одоо хийхгүй байж байгаа шууд ингэсэн юм биш шүү дээ тий. Тэгэхээр чиний үндэс юу байна? Тэрийгэ чи мартахгүйгээр сайн ингээд өргөжлүүлээд хийгээд явах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо тэр амжилт чи илүү ингээд бат байх юм санагцсан. Надад ерөнхийдөө би одоо бүжгээ хийхгүй байх гэж байхгүй. Би угаасаа бүжигчин одоо мэрэгчлээ тий. Миний одоо амьдралдаа бас нөгөө нэг хүн чинь олон ингээд дүр бүтээдэг штэ тий. Яг тэр дөрүүдийн маань нэг болохоор нэг нь бүжигчин, нэг нь одоо артист, дуучин тий. Тэгэхээр би яг одоо би бол бүжигчин, артист яг энэ зүйлийг гоёор ингэ авчих хэвээр нь юу вэ гэхээр хүмүүсийн шүүмжлэл, хүмүүсийн ирж байгаа одоо юмнуудыг гоё тусгаж аваад илүү тийм амжилтаа баттахыг хүсэх тийм одоо зүйл гэх юм уу. Тийм тэгээд хажууд маань надад аягүй сайн ингэж хэлж өгдөг хүн байна, хүмүүс байна. Тэр амар азтай намайг дэмжиж өгдөг
миний авьяас чадвар тэ бүх зүйлийг ингээд үнэлдэг багш нар маань байна. Миний хийж байгаа хөдөлмөрийг өнгөөдүүлдэггүй тэ ямар ч юм ингээд хоосон юм шиг бодлогодгүй тэрийг дандаа ингэж гоё ярьж өгдөг манай тэ ах эгч ээж маань байна. Аав маань тэгэл бодонгууд би юу аюу их аттай хүн байна гэж бодсон. Тэгээд амжилтандаа ингээд бартахгүйгээр цаашдаа юу хийжсэн тэрийгээ сайн өргөжлүүлээл тий мэрэгчлээ мэрэгшин гэдэг шиг яг тэрийг өргөжлүүлж явах хэрэгтэй шүү гэж аягүй бодсон. Тэгэхээр яг нөгөө нэг зүйлдээ дуртай байгаа зүйлдээ тууштай байснаар өөрөө амжилт гэдэг байгаа юм бүхий л зүйлсүүдийн тэнцүү амжилт тууштай байд дуртай зүйл тууштай байдал тэнцүү амжилт гэдэг шиг тий. Амжилт биш тий тий. Амжилт биш. Амжилт тууштай байдал тэгээд амжилт тэгээд дахиад тууштай байдал баггүй юу. Тий. Би одоо бүжгээ хизээж болохгүй гэж хэлээгүйтэй адилхан. Тий. Ерөөсөө тууштай байдал. Одоо манай хамтлаг ингээд одоо энэ хүртэл ирсэн амжилтаа ингээд дүгндэг байхгүй. Тэнгүүд тууштай гэдэг үг амар их тавтагдсан байхгүй. Тэрэндээ яг адилхан миний амьдрал тууштай гэдэг үг бас яг хамааралтай байхгүй. Миний амьдрал бүжигтэй хамааралтай. Тэгэхээр яг тууштай. Бид хоёрын бас амжилт бас тууштай байдал. Ерөөсөө л орхихгүй гэдэг бодол чинь айг үзөв байгаа даахгүй. Тэ? Ерөөсөө яг тэр үзэл бодол. Шантармаар үри байна л да. Гэтэ тэрийгээ сайн ингээл даваал гарчих хэрэгтэй. Хүмүүс яг ингээд асуудаг байхгүй. Та яаж ингээд яг ингээд энэ байдлаа ингээд тавж гарсан бэ гэдэг тэгэхгүй. Ингээд шантармаа үе байдаг штэ гэдэг. Байдаг. Гэхдээ чи өөрийгөө өшөөлөө сайжруулъя гэж бодоод даваад гарчих гээл. Тэ? Би өнөөдөр нэг юм чадахгүй байлаа ч гэсэн дараагийн өдөр чаднаа гээл өөрийгөө жоо хуртлал тэгэл даваа гарчих. Тэгэхээр маргааш нөгөөдөр нь давцсан мэдэг. Тиймэрхүү. Тэгэхээр гоё амжилттай явж гин. Тэгээ дахиад тууштай байгаарэ гэ тэгээд дахиад амжилт мэдээж хэзээ нэгэн цагт ирнэ ш дахиад. Тий. Тэгэхээр яг өөрийгөө гоё ингээд олон дүрт сорж үзэж байгаа нь надад айгүй гоё санагдаад тэгээд амжилттай байна хгүй дахиад алдахгүй шүү энэ ирчээ гэж бод. Тий. Nice. Өстой гоё. Надад ч хэлж байгаа зүйл гэж сонсож байна. Яг дөнгөж шинэ зүйл эхлүүлж байгаатай холбоотой. За танд яг ийм амьдралынхаа 3 үеийн зургийг яг ингээд зэрэгцүүлээд тавьж байгаад ярих ямар санагдсан бэ? Амар гоё. Нэг юм бодоогүй, бодож байгаагүй юмудаа нөгөө нэг эргээ саналаа. Тий, яг энэ үед ингэжсэн штэ, тэгжсэн штэ гэд. Тэгээд цаг бас айгүй хурдан өнгөрчтэй байна. Тэгээд аавыгаа бас их саналаа. Ер нь бас айгүй сайхан ийм харж явдаг тий. Айгүй гоё одоо хүмүүс чинь гоё хамгаалж явдаг гэд байдаг гэд ярьдаг шүү дээ тий. Намайг бас айгүй гоё ингээд дээрээс хараад хамгаалаад гэд замын маань ингээд тэгшлээд өгдөг гэж юу н боддог. Тэгээд яг тэр гоё ингээд ерөөлийнх нь үгсээр миний амьдралаас ингээд гоё үргэлжилж явж байгаа юм байна гэж юу н боддог. Тэгээд хүмүүс гэхдээ ярьж байгаа гоё ингээд үгээрээ хүмүүсийг амин ингээд өрөөж чаддсан юм санагддаг байхгүй. Манай багш ингээд юм болгон дээр амин гээд гоё нөгөө юу үг битээ хэлээ гэдэг байхгүй. Гүй гэдэг үг хэлэхгүй шүү гэдэг. Дандаа тэгин ингэн гэж хэлээрээ гэдэг байхгүй. Одоо чинь бид нэг дэлхийн авраг болно гэд дандаа ингээ өрөөж ингээ ярьдаг. Тэгэхээр тэрнээс ингээ би боддог байхгүй. Хүн ер нь амьдралынхаа гоё ингээд зүйлийг хүсчихвэл гоёор ингээ ярьчих. Тэ? Гоёор ингээ мөрөөдөд гоё ингээ болно гэж бодцгоо. Бити муугар бодоорой. Тэ? Тэгэд муу юм тохиолдсон ч гэсэн жоохон гоёор ингээ арга замыг ингээ хайчих гэд. Тэгж ер нь ингээ багшаасаа бас аюу олон зүйлийг сурж авсан. Тий. Эрэг гоё ярих хэвээр. Гайхалтай. За маш их сайхан надад бол үнэхээр сайхан амттай ярилцлага. Ярилцлага ч гэж сайхан зүгээр л амар гоё тухтай, айгу гоё. Тэрэмж их өглөө. Надад ч аюу гоё тухтайлаа.
цойлогсцын яг өөртөө гаргасан яг хамгийн анх гаргаж ирсэн яг ийм мерч яг tote bag байгаа. Энэ донд таны хүчрхэг эмхтэй болохыг одоо яг хүсэж эхэлж байгаа гэдгсэн шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор ер нь цойлогс яг хамтран нухацтай сэтгэлээ гэдэг ном дээр хамтран ажиллаж исэн. Яг нухацтай сэтгэлээр аливаа зүйлсүүдийг хараад хүчрхэг эмхтэй болоорой гэд тэгээд таны энэ одоо дурсгалын зурагтай хамттан тэгээд ингээд дурсгаж байна. За баярлаа. Ямар гоё юм бэ? Баярлаа. Тэгээд гоё энэ гоё эхлүүлж байгаа подкастт нь маш гоё амжилт хүсье гэж хэлмээр байна. Тэгээд бас яг гоё хоёлоо анх уулзаал хоорондоо яг юм найзууч ингээл ярилцаал ихэлсэн шүү дээ тий. Яг тэр үе маань гээд одоо яг ингээд ярилцаа суухад ч ихсэн амар гоё юм. Юу болж өгсөн. Тэгээд гоё подкастт нь оролцоход ч гоё сэтгэлдээ гоё ирсэн. Гоё ярина гэсэн зүйлээ бас ярьлаа. Тэгээд гоё бас миний бас бодож байгаагүй харж байгаагүй зүйлүүдийг бас гоё асуулаа. Тэгээд баярлаа. Тэгээд цойлогсцын хамт болно. Бас чамд амжилт хүсье. Баярлаа. Надад бас итгэж өөрийн түүхээ олсон баярлалаа. Би ерөөсөө өмнө хизээч ингэж ярьж байгаагүй. Өөр бас подкастт бас баг орж байгаагүй. Тэгээд ярихад бас гоё байна. Тий. Олон өөр зүйлүүдийг эргээ саналаа. Гайхалтай. За маш их баярлалаа. Баярлалаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.